Сайн мэцхан өрхөн мөндөд сонсогчдоо сэтгэл зүгээр биш зүгээр ойлгоо юуратай мета подкастын дараагийн дугаар инх хөглөхөд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарын сэдэв болохоор сургуулийн сэтгэл зүйч юу хийдэг вэ гэсэн өмнө хийжсэн подкастынхаа part 2-ыг ерөөхдөө хийх байгаа. За тэгээд энэ удаагийн дугаарт маань зочноор оролцож байгаа. За Солонгос сэтгэл зүйч байна. За Солонгос сэтгэл зүйч би бол одоо сүүлийн 3 жил орчим бол яг сургуулийн сэтгэл зүйчээр ажиллаж байгаа. За мэдээж нэг олон жил бас сургуулийн сэтгэл зүйчээр ажиллаж байсан. Одоо туршлагатай сэтгэл зүйч нарын хажууд бол бас залуухан гэж хэлж болно. За мэрэгчлэрээ бол бас нэлээд удаж байгаа. Бараг одоо 10 гаруй 20 жил болж иж магадгүй. За тэгээ сайн дураас үндэслэл юрий явж исэн гэд энэ мэрэгчлэлтэй нэг дурлсан хүн байгаа гэж ойлгож байна гэсэн. Сургуулийн сэтгэл зүйчээс ажиллахаас өмнө нөгөө хүүхдүүдтэй бас ажилладаг байсан тийм. Тий. Миний ажиллаж байгаа хэсгүүд дөрвөлж нөгөө хүүхэд байсан. За сайн дурын ажил маань ч ерөнхийдөө зорилттой бүлгийн хүүхдүүд рүү чиглэсэн. За тэр дундаа бас хүүхдийн 20 хаан гэднэргээ дараа авчиж байгаа байхгүй. Тэгээ өргөжлүүлээд бол яг сэтгэл судлалынхаа үндсэн дээр чсэн ялангуяа нөгөө нэг зорилттой бүлгийн хүүхдүүдийн тархины хөгжилтэй холбоотойгоор сэтгэл зүйн хөгжлийг бас өөрийнхөө хувьд одоо ч гэсэн судлаа явж байгаа. Тэрэн дээр бас өөрийнхөө нөгөө судалгаа ажлуудаа хийж явж байгаа тийм ажлууд байгаа гэсэн үг. За Солонгос сэтгэл зүйч маань одоо 2 дахь удаага оролцож байгаа. За ягаад тэгэхээр өмнөх дугаар дээр нөгөө хангалттай бэлдсэн асуултуудаа бүгдийг ярьж амжаагүй. Тийм нэлийн үргэн сэдв учраас нэлийн одоо цөөхөн зүйлсийн талаар маш дэлгэрэнгүй их том ярьж эхэлсэн. За тийм учраас өнөөдрийн дугаарт болохоор тэр нөгөө үлдээсэн асуултуудаа асуугаад за тэгээд ерөнхийдөө бол жаахан гүнзгийч эхэлнэ гэсэн үг. Энэ сэдвийнхаа хүрээний дагуу. За тэгээд сургуулийн иргэн тойронд байдаг хүүхдүүдтэй холбоотой ямар асуудлууд тулгардаг вэ? За тэгээд тэр үед нь багш нар болон эцэг эхчүүд яаж хэрхэн яаж тусалж зөвлөж болох вэ? Сэтгэл зүйч тэр үед нь юу хийдэг вэ? За өнөөгийн үед тулгараад байгаа одоо Монголын сургуулийн сэтгэл зүйч нарт асуудлууд юу вэ гэдэг ч юм уу. За тэгээд тэр талаар ерөөхдөө ярилцах байгаа. За тэгээд сэдв рүү ороход хамгийн эхлээд ерөөхдөө хүүхдүүд хамгийн их ярьдаг боловч одоо эцэг эхчүүд анзаардгүй асуудлууд ерөөхдөө юу байдаг вэ гэсэн асуулт байна. За стресс төвшөртэй холбоотой ч гэдэг юм уу, сэтгэл хөдлөлттэй холбоотой асуудлууд байж болж байна. За хүүхэд болоод нөгөө хөгжлийн үйл явц байгаад байгаа. Тэрнийхээ дагуу хүүхэд болоо өөр ингэсэн ерөнхийдөө асуудлуудыг ярьдаг, илэрхийлдэг. За энэ дээр бол ихэвчлэн ерөнхийдөө болол одоо яг сүүлийн 3 жилийн хугацаанд гарч байгаа асуудлуудаа хэрэг ингээд нөгөө нэг одоо англиад үсэх юм бол харилцааны асуудал дээр илүү их байдаг гэсэн үг. За харилцаатай холбоотой гэр бүлийн харилцаа байгаа, найз нөхдөд харилцаа байгаа, багш сурагчийн харилцаа гэх мэтлэн энэ харилцаа үл ойлголцолтой холбоотойгоор ерөн бол нөгөө хүүхдүүдээс аюу их нөгөө асууж орж ирдэг. За би ингэвэл яах вэ, тэгвэл яах вэ, ийм байна, одоо хэцүү байна, би яавал зохистой вэ гэх мэтлэн энэ байдлаар бол орж ирдэг байгаа гэсэн үг. За ерөнхийдөө болохоор яг шалгалттай холбоотой бол сүүлийн үед бол нэлээд сайн одоо хандчаа гэсэн. Яг сэтгэл зүйчд хандах одоо нөгөө нэг сэтэл нь бол нэлээд сайн болж эхэлсэн. Тийм учраас хүүхдүүд бол за би ингээ асуудал боллоо гэвэл би сэтгэл зүйчд хандахаар юм байна гэдэг ойлголтууд бол яг энэ сүүлийн хугацаанд ерөнхийдөө манай яг сургуулийн орчинд бол нэлээд хэцэнгүй гайгүй болоод байгаа. Тэр тусмаа зөвхөн сурагчид биш багш нар, эцэг эхчүүд хүртэл ингээд хандах тохиолдлууд бол байгаа даа гэсэн үг. Тэгээ энэ тохиолдолд бид нар бас зөв зохистой арга хэмжээнүүд авч байгаа. Жишээ нь бид нар болохоор яг одоо бодлогын хэмжээнд болохоор энэ яг ямар байх ёстой гэдэг биднэрт нэг бодлого өгсөн байгаа тийм ээ. Боловсролын яамнаас гаргасан. Гэтэл яг одоо нөгөө мөн чанартай холбоотой хүний одоо ёс зүйн хэмжээнд хамааралтай бас байдлаар бид нэр энэхүү асуудалд яаж хандах вэ гэдгээс хамаараад явцдаг гэсэн. Яг энэ дээр бол нөгөө нэг ялгаатай зүйл нь за ганцаарчлан зөвлөгөө өгдөг төвүүд төр ажилдаг сэтгэл зүйч болон яг боловсролын одоо салбарт буюу сургуулийн орчинд ажиллаж байгаа тохиолдолд бас харьцангуй өөр одоо нөгөө ёс зүйн хэмжээгээр хандхаас өөр аргагүй байгаад л үүсэт байдаг гэсэн. Тэгэхээр тэрийгээ бид нар бас зөв зохистойгоор нөгөө нэг удирдах зөв явуулахгүй л эргээгээд нөгөө асуудал маань одоо ялангуяа хүүхдийн нөгөө сэтгэл зүйн байдал өөрөө гэмтэх магадaltaй байгаа учраас бид нэр энэ дээр маш нарийн одоо нөгөө нэг юм мэдрэмжтэй гэх юм уу та тийм байдлаар хандах нь чухал байгаа гэдгийг бол одоо өөрийнхөө
хувьд нэлийн тодорхойлж гаргаад байгаа гэсэн үг. За харилцаатай холбоотой асуудал гэхээр за нэг жишээ авъя л да. Эцэг буюу одоо ар гэрийнхэнтэй холбоотой тийм харилцааны асуудал үүссэн байлаа гэж бодъё. Тэр үед ер нь хүүхэд дээр нэлээд төвлөрч ажиллах уу эсвэл одоо эцэг эхчүүдийн дуудаж одоо эцэг эхчүүдтэй нөлөө тулж ажиллах хэрэгтэй юу? Ийм үед одоо яаж ажиллах одоо хэрэгтэй бол сүрийн хүүхдүүд бол ялангуяа ихэвчлэн одоо тийм нэлээд эмзэг үе дээр явж байгаа тийм ээ. За энэ үед нь яг хэрхэн яаж ажиллах вэ? За энэ дээрээс болохоор нөгөө ямар асуудлаас хандж байгаа гэдгээс өөрийнх нь асуудлын төвшин гэж хэлэх юм уу те. Тэрнээс хамаарат бид нар одоо яг яах вэ гэдгээ одоо шийдэж болохоор гэсэн. Хэрэв үнэхээр эцэг эхтэй ярилцах шаардлагатай байх юм бол тухайн хүүхдэд бид нар заашгүй эцэг эхтэй ярих хэрэгтэй байна гэдэг талаар одоо итгэн үнэмшүүлэх шаардлага үүсч идэг гэсэн. Гэхдээ энэ тохиолдолд ихэнхдээ хүүхдүүд болохоор найдваргүй, бараг ярилцаад хэрэггүй дээ, ээж авуугаас ойлгохгүй дээ гэдэг нөгөө нэг тийм итгэл алдарсан байдал нэлээд байгаад байдаг учраас бид нар болж өгвөл одоо яг тэгвэл энэчээс бид нар нөгөө харах үнцгийг өөрчлөх байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр байдлаар ажиллахыг одоо зорддог гэсэн. Эсвэл бол нэг удаагийн зөвхөн одоо юу гэдэг нь жоохон хямарсан үедээ орж ирээд зүгээр л нөгөө өөрийнхөө хувьд илэрхийлэх ярих нэг мэдрэмжээ гаргах хэрэгцээ байж болохоор гэсэн. Тэгэхээр тэрүүн дээр нь үндэслээд бид нар яг тэрээ одоо хэрэгцээ мэдрэмжийг нь болохоор ингээд гаргахад нь туслаа явдаг гэсэн. Гэхдээ болж өгвөл нөгөө үйлчлэгч маань хүүхэд өөрөө байгаа учраас тухайн хүүхдийн бас одоо нөгөө сонголт шийдлийг бид нэр илүү хүндэтгэж хандахыг хичээдэг гэсэн. Мэдээж энэ тал дээр бид нар нэлээд одоо нөгөө бодиттой байдлыг илүү тайлбарлаж өгөхийг оролддог гэсэн үг байхгүй. Жишээ нь болохоор түрүүний хэлснээртэй ээж аавын оролцоо хэрэгтэй байна. Хэрэг үсэх юм бол энэ нас тодорхой хугацаа орно тий. Нэг удаа яриад ингээ шийдэх биш. Хүн бол нөгөө амархан шийдвэр гаргах нь амархан байдаг хэдий ч тэрийг ойлгож ухаарч зөв шийдэл рүү орох хүртэл бас тодорхой хугацаа шаардлагатай. Тэгэхээр тэр байдлаар бүгдээрээ одоо ингэж ажиллахаар байна гэдэг ч юм уу юм бодиттой байдлыг илүү сайн таниулах гэж ойлгохыг хичээдэг гэсэн. Тэр байдлыг ойлгосон хүүхдүүд заримдаа за би тгий та ингээ хэлээд өгөөч гэдэг ч юм уу те ярилцаад өгөөч гэдэг ч юм уу эсвэл үгүй би өөрөө ингээд оролдъё харин та надад туслаад өгөөч гэдэг ч юм уу те гих мэтлэн иймэрхүү байдлаар бол нөө шийдэл рүүгээ хандахыг хичээдэг гэсэн. Гэтэ ихэнхдээ бүр үнэхээр ихэнхдээ бол ердөөсөө итгэл алдарсан байдаг ээж аавуудтай. Үнэхээр яриад нэмэр байхгүй гэдэг байр суурьтай байгаад байдаг гэсэн үг. Сурагчдаар болохоор тэр үүсэж байгаа буруу ойлголт хандлагын ерөөдөө засах маягараас ажиллаж болох юм шүү дээ тийм ээ. Тий, яг зөв. Тэр байдлаар илүү ажилдаг. Уусаа нөгөө хандлагын асуудлууд байна. Харилцааны нөгөө буруу ойлголтууд зөндөө байгаад байдаг. Тэрийг нөгөө буруу ойлголт байгаад байна гэдгийг ойлгуулах нь чухал байдаг учраас ерөн жоохон тийм мэдрэмжтэй ажиллах хэрэгцээ өөрөө үүсэж байдаг гэсэн үг. За дараагийн асуулт болохоор нэг өөрийнхөө сая бодогдсон асуулт асууж л да. Таны хувьд сургуульд нөгөө хичээллүүдэд дүн гэдэг хэр чухал вэ? Наад чи харин айгүй сүүлийн сэтгэл зүйчтэй явжчихсан нэлээд анхаарал тавьж байгаа асуудал энийг баггүй. Ялангуяа би одоо сүүлийн бараг 4-5 жил яг нэг хүүхдийн сэтгэл зүйч гэдгээрээ явж байгаа. Дээрээс нь энэ дээр өөрийнхөө хувьд мэрэгших байдлаар нэлээд сайн суралцж байгаа. Мөн бас тоглоомын засал дээр ч гэсэн бас яг энэ ойлголт орж ирдэг. Юу вэ гэхээр хүүхдийн хувьд болохоор одоо суралцахын тулд одоо тодорхой энэ суралцж байгаа үйл явцаа ойлгож мэдээд за би үнэхээр миний бодтоо одоо яг мэдхийн хэмжээ юм байна гэдэг ойлголтыг авах үснээс үнэлгээ авч гин үү? Эсвэл зүгээр дүнгийн төлөө тий үнэлгээний төлөө одоо яваад байна уу гэдэг ийм хоёр ойлголт байгаад байгаа. Тэгээ манай Монгол улсын хэмжээнд бол яг энэ дээр бол нэлээд одоо энэ систем дээр бол нэлээд одоо алдаа үүссэн байгаа гэж хэлмээр байна гэсэн. Юу гэхээр яг хүүхдүүд болохоор мэдээж өөртөөхөө хувьд за одоо бас шууд ингэж хэлэх нь зохисгүй байх. Гэхдээ ерийн зүгээр л сайн дүн авахын тулд л байдаг болохоос биш тэр дүн яг би мэдээд авч гин үү? Эсвэл би мэдэхгүй болоод авч гин үү гэдэг бол ерийн нэг тийм одоо хэцүү болчиход байна гэсэн.
Ерийн чинь ганцхан нөгөө нэг сургууль дээр биш юу. Тэр чигээр Монголын хэмжээнд бол энэ бол нэлээ алдаатай болсон. Тэгэнгүүт багш нарын хувьд чинь энэ нөгөө үнэлэгддэг учраас сайн үнэлгээтэй хүүхдүүд байх тоолонд одоо цалинтай нь холбоод энэ бий болсон энэ байдал нь эргээгээд багш нарын хувьд ч гэсэн одоо залдах гэдэг зүйл рүү олохоос шаардлагатай болоод байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи эргээгээд эн чинь яаж ийна гэхээр нөгөө нэг бодтой одоо яг хүүхдийн өнөөдөр яг Монгол улсын хэмжээнд бодтой яг гарч ийн үү сурагчийн одоо мэдлэгийн хэмжээ бодтой байна уу гэвэл би бол энэ дээр бол маш эргэлзээтэйгээр хариулна гэсэн. Яг бол 100% гэхэд хэцүү. Тэнцээ тодорхой хэмжээгээр ингээд дандаа нэг юм юу гэдгийг нэг юм өөртөө хуурах юм зөндөө гараад байдаг учраас энэ бол хариуцлагатайгаар өнөөдөр Монгол улсын хүүхдийн хөгжлийн хувьд бол яг энэ зүйл маань мэдээд цүү идэ хүүхдүүдийн хувьд үнэхээр хичээнгүйлэн өөртөө сурж байгаа тэр хүүхдүүдийн л үнэлгээ гарч иж байгаа болохоос ш бодтой яг ингээд 100%-аар гэх юм бол жоохон эргэлзээтэй л гэж хэлмээр байна гэсэн үг. Надад болохоор энэ дүн яг бусдыг сайн мэдэхгүй л дээ. Гэтэ миний хувьд бол зүгээр яг социализмоос үлдсэн зүйл шиг л яг надад санагдаад байдаг. Харин тий. Социализмын үед бол яадаг байсан бэ ингээд бодонгууд яг тий тухайн үед чи нөгөө одоо хошин шиг дэрхэл гардаг нөгөө гарха авцсан энэ яг тэр шиг ингээд за одоо чи нөхөн 100 оноо авахгүй чи ийм гарч энэ дүн чи ийм гарч чи муу сурч ингээд одоо тийм энэ одоо үед бол яг cognitive bias гэж үздэг тийм ээ нэг дүндээ муу байвал тэр тухайн хүүхд муу ухаан муутай тэнэг юм шиг тийм ээ тийм суулгаад байгаа байхгүй одоо тэгэхээр одоо хүүхдүүд одоо хүртэл тэгж бодоод байгаа байхгүй сайн дүн авах нь өөрөө сайн сурж байгаа би мундаг байгаа би бол ухаантай гэж ирэхэд ойлгодог. Гэхдээ яг үндэ тэр дүн гаргаж байгаа процесс нь хүртэл алдаатай байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тестээр шалгалт авчаад тестээр шалгалт авна гэдэг чинь ерөөхдөө бол тэнд ямар ч хүүхдийн мэдлийг шалгахгүй зүгээр таних процессыг үйл яваад байгаа байхгүй юу? Одоо нөхөх даалгавар байлаа гэж бодоход энэ хариулт нь ингэж гарч ирсэн шүү дээ гэдэг тийм. Яг тэр өгүүлбэрийг яг ойлгож байгаа мó үгүй мó биш зүгээр энэ үг нь зөв гэдэг юм уу тий. Таних процесс таны мэдхийн процесс шал өөрөөр явагдаад байгаа байхгүй юу? Тэнгуутлаа одоо ингээ хүүхдүүд ингээд сая бас та нөгөө эхний асуултанд хариулахад нөгөө шалгалттай холбоотой нөгөө асуудлаар хүүхдүүд ирж байна гэд тэн дээр яг энэ асуулт надад гарч ирсэн байхгүй. Одоо хүүхдүүд ингээ шалгалт муу гарчвал одоо яана гэд яг тэндээс яг хичээлээс яг гол зорилгын нөгөө одоо багш нар хүртэл бидэнд одоо хэлж өгөөг юм болол гэж бодоод байгаа. Эндээс яг ойлгож одоо багш нар хүртэл жоохон асуудалтай ч юм уу яг би жоохон шүмжэлтэй хандах гэдэг л та. Тийм ерөнхийдөө бол яг энэ чинь байх ёстой зүйл байгаа байхгүй. Шүмжилж сайж юм тийм ээ. Шүмжэлтэй хандж байгаа гэсэн. Наад захын сургуулийн орчин дээр ч гэсэн бидний хувьд ч гэсэн одоо багш нартай ажиллахдаа хүртэл энийг илүү оруулах дээрээс нь энэ саналуудыг бол ерөнхий хүүхдүүд дээр нөгөө нэг яг энэ дээр болохоор нөгөө нэг юм боловсролын яам өөрөө бас энэ дээр нэлээд сайн түлхүү ажиллах хэрэгтэй болоод байна гэж харж байгаа байхгүй юу. Яа тэгэхээр өнөөдөр зүгээр л бид нар нэг юм баах юм бөмбөгдөөд байгаа болохоос ш тэнцээ үнэхээр мэдлэг олгож байгаа юу хүүхэд өөрийнхөө хөтөлбөрийг бүрэн ойлгож байгаа юу гэхээр бас арай яг нөгөө нэг тодорхой хэмжээний ингээд нөгөө нэг зөв одоо юу гэдгийг тодорхойлж чадаагүй одоо оншилж чадаагүй өнөөдөр одоо яг 5 настай хүүхдүүдийн сурч боловсрох зүйл яг ямар хэмжээд байна вэ гэдгийг болохоор нөгөө нэг өөр байдлаар судалгаа хийгдэт байна гэсэн үг байхгүй юу нэг юм яг юу гэдгийг системтэйгээр гэх юм уу эсвэл юу гэдгийг зөв одоо тэр тодорхойлж байгаа зүйлүүд маш ховор агаад байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо яг энэ дээр бол ганцхан одоо эрдэмтэн багш нараас гадна мэрэгжлийн сэтгэл зүйч нараас ялангуяа сургуулийн орчинд урт хугацаа ажилласан одоо нэлээд туршлагатай одоо яг энэ дээр боловсролын сэтгэл зүйч нар бас нэлээд оролцоотой байх шаардлагатай гэж үзэж байгаа байхгүй юу. Нөгөө танин мэдхүүн одоо хүлээж авах чадварыг бас нэр гаргаж ирэхтэй одоо жишээ хүүхдийн хувьд болохоор яг энэ дээр бид нар чсэн сэтгэл зүйч боловсролын сэтгэл зүйч маш олон одоо танин мэдхүү оюуны чадамжийн тестүүдийг үнэхээр айгүй голныг боловсруулах гаргацсан байгаа. Тэднийг хүртэл ашиглаж хэрэглэх байдлаар гэсэн үг байхгүй юу. Тэнгүүд одоо яг 1-р ангид орж байгаа хүүхдүүд дээр авч байгаа зөвхөн оюуны чадамжийн одоо юу гэдгийг шалгалтууд нь болохоор зөвхөн нэмж хасах ч юм уу ярьж гин үү уншиж гин үү одоо юу яаж гин үү гэжээвэл нөгөө танин мэдхүүтэй холбоотой чадварын хэмжээг нь илүү сайн судалсан юм сэтгэл зүйч нарын онцлогоог ороод ирэнгүүт тухайн хүүхдийн одоо яг
энэ суралцах байдлыг бол үнэхээр сайн тодорхойлж гаргаж ирж байгаа байхгүй юу. Жишээ нь болохоор манай сургууль дээр яг иймэрхүү байдлаар нөгөө нэг өнгөрсөн жилийн өмнөөс ахуулаад хүүхдүүдэд ингээд тодорхойлоод гаргаж ирж байгаа. Тэнгүүдээ бас хүүхдүүдийн 1-р ангийн хүүхдүүдийн дасан зохицлууд яаж авч ийн хүүхд үнэхээр суралцахад бэлэн болцсон байна уу? Суухад одоо доктортой ингээд нөгөө нэг нийгмийн харилцаанд орж чадчихээн үү? Дүрм журмыг хамгийн гол нь нөгөө дурм журм дагах чадвар хэр вэ нү гэдгийг бас харж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхэд хүүхэд болохоор яг хуу тодорхой хэмжээний суралцах чадвар одоо хөгжсөн байгаа хэдий ч гэсэн нөгөө нийгэм шиг чадвар нь сул байгаад байх юм бол энэ дээр эцэг эхчүүдийг яаж ажиллах уу гэдэг дээр илүү чиглүүлж өгнө гэсэн үг байхгүй юу? Гэх мэтчлэн иймэрхүү системтэйгээр юмнуудаа судалгаатай ажиллаад ингээд тэрүүн дээрээ нэлээд сайн гаргаж ирүүл зүгээр байгаа. Тэгээд үргэлжлүүлээд цаашаа нөгөө хүүхдийн одоо жишээ нь болохоор нөгөө бичих ярихаас гадна хүүхдүүдийн хувьд болохоор яг юм сэтгэл зүйн боловсрол өөрөө нэлээд чухал байгаа. Сэтгэл зүйн боловсролд болохоор ёс зүйн хэмжээг дагах, за шудраг байх, үнэнч байх, одоо зан төлөвүүдийг ч айгүй сайн бий болгоход илүү төлхөө ажиллаж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр маань өөрөө алдагдаад байгаа байдал харагдаж байгаа гэсэн. Өнөөдөр хүүхдүүдээс ч одоо яг шудраг байх гэдэг талаар ярих юм бол тэд нар бол айгүй тийм хэцүү байдлаар хариулахыг үгүйсэхгүй гэсэн. Зөвхөн чи итгэдэг хүнтэй л одоо шудраг байх бусд нь хамаагүй гэх ч юм уу гэх мэтлэн өөрийн ингээ харах өнцгүүдийг бол их сонирхолтой байдлаар илэрхийлж болно гэсэн. Тэгтэл нэгдсэн журамд одоо нийгмийн хүрээнд одоо яг харилцаан донд одоо шудраг байдал ямар байх хэрэгтэй, бусадтай нөгөө нэг инэрэнгүү байх гэдэг нь яаж байх ёстой гэдэг ч юм уу тиймэрхүү байдлууд бол бас жоохон алдагдаад л гэсэн үг. Нэг подкастн дээр ярьжсэн шиг нэг сэтгэл судлаач бол багш сурагч хоёрын хооронд гоё судалгаа явуулаад гоё зуучлагчийн үүрэг гүйцэтгэж болдгоо гэдэг шиг яг нэг нийтэм ингээ монголчуудны гоё том үйл явцтай тийм гоё чанартай судалгаа хэрэгтэй юм шиг байгаа тийм маш олон гоё төвөртэй яг тэрэн дээр суурлаад монголчууд дээр л одоо нэгэнт ингээд өөрөөсөө энэ улсад амьдрах гэж хичээж байгаа хүмүүс юм чинь өөрсдөндөө зориулаад судалгаа гаргаад өөрсдөн дээр одоо өөрсдөө зориулаад ирэх хөтөлбөр төлөв одоо төсөл энтер боловсруулаад тэгэж явах хэрэгтэй юм шиг байгаа тийм ээ. Одоо муухай нэг хуучны социалист зүйлээс салах хэрэгтэй юм шиг л байна. Ялангуяа одоо энэ монголчин нөгөө хөгжингүү улс орнуудтай харьцуулахад бол нэлээд бас хөгжлөөр хоцрогдож явж байгаа. За тийм учраас сүүлийн жилүүдэд маш хурдан одоо гүйц төрүүлэх шаардлага тулгарч байгаа байхгүй. Тийм учраас маш олон одоо сүүлийн одоо 30-40 жилийг харъя л да бүр шал өөрчлөгдсөн тийм ээ бүр маш өөрчлөгдсөн. Тэгэд маш хурцтай хөгжиж байгаа одоо дэлхийн чиг баримжааны одоо дагуу бид нар бол илүү тэндээс 2 дахин илүү хурдтайгаар гүйцэж төрүүлэх хэрэгтэй болоод байгаа байхгүй. Тийм учраас энэ нөгөө generation gap буюу үе хооронд ялгаа маш их гарч ирж байгаа байхгүй. Ингээд одоо 20 настай хүн, 10 настай хүн, за тэгээ 30 настай одоо Монголд амьдарч байгаа хүмүүсээр одод бүр сэтгэлгээний одоо асар том зөрүү байгаа. Яг их тэр Монгол одоо хитрхи хурдан ерөөхдөө хөгжиж тийм шаардлагатай яа харахгүй тулгарч байгаа учраас тэгээ generation gap үүсээд байгаа байхгүй. Одоо миний үедгээл аваад үзэл одоо 20 за надаа дээшээ доош өрөөндөө 5 нас ерөөхдөө ялгаа байхгүй гэж бодлоо. Ягаад тэгэхээр нөгөө 10 жилд ингээд харахад хөшин багш нар ерөөсөө ингээд үзэхгүй баг. Хөшин багш нар ерөөсөө үзэхгүй. Яг үзэж олон гэхдээ ямар хөшин багш нар таалагдаад байгаа вэ гэсэн чинь нөгөө дүн гой гаргадаг. Дүн амар гой амархан гаргадаг багш нартай амар дуртай. Тэгээ яг ерөөхдөө таалагддаг багш нар дандаа ингээд залуу багш нар байгаад байдаг. Ягаад тэгэхээр илүү тийм ойр байгаад байгаа байхгүй. Ерөөхдөө бол өөрт нь нэг жоохон хөгжилтэй байгаа багш нарт одоо сурагчд амар дуртай. Хөгжилтэй багш нарт амар дуртай. Тийм ягаад тэгэхээр ингээд одоо ингээд хүүхдүүд тийм байнгын өрсөлдөөн тунд ингээд өсөд байгаа байхгүй. Эцэг эхчүүд нь одоо чи ийм байх хэвээр, ийм байх хэвээр, тийм байх хэвээр. Одоо тэрний хүүхдийг хар, энэний хүүхдийг хар ийм явж шээ. Одоо чи ийм дугууланд яв гэд бүр амар их өрсөлдөөн тунд л бидрийг амар өсгөөд идэг. Тэгээд энэ их өрсөлдөөн дунд чи энэ их дарамтанд дунд чинь те жоохон ч гэсэн инээд хөөр бэлгэж байгаа. Одоо ингээд залуу үеэр ерөөдөө бол байнгын ингээд одоо хөгжилтэй инээд хөөрөнд л амар дуртай. Хөгжилтэй газар л байх дуртай. Хөгжилтэй хийлүү дуртай. Тэдний ингээд одоо хөшөө ингээд муулаад ирэхэд хараад байдаг. Одоо ингээд залуу үеийн болцсон. Ингээд зугаацсан их хөөсөн мөөс ингээд яг үндэ ингээд асар олон тийм нэг дарамт стресс дундуур ингээд тийм хөгжилтэй зүйл хүн өөрөөсөө ингээд хайгаад явдаг болчиход байгаа байхгүй. Амар их хөрсөлтөнд дуртай. Уусаа нөгөө ад жаргалын даавар чи өөрөө бас хүнийг нөгөө нэг одоо тодорхой хэмжээгээр те бид нар ад жаргалтай гэдэг мэдрэмж жаргалтай байгаа мэдрэмж болоод
болоод бид нарыг яг хөгжөхөд одоо дэмтэй байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи тэр зүйл маань жаргалтай байдлаар хийгдэх нэг юм ад жаргал өгж байгаа нэг юм сайхан гэсэн мэдрэмж өгөх тоолонд тийм чи хүний одоо юун дээр юу гэдгийг нөгөө нэг мэдээллийг хүлээж аваа тий өөрөөхөө хувьчсан за би чадчих штэ болж. Одоо жишээ хүмүүсийг ингээ харах юм бол эргээгээд харах юм яг хоёулаа жоохон сэдвээсээ жоохон хайлж ил та. Тэгээ энэчнээс харах юм бол хүний хувьд болохоор өөрийнхөө хамгийн тийм жаргалтай байсан зүйлээсээ л өөрийнхөө амьдралд авч үлдэхийг хичээдэг гэсэн үг байхгүй. Ямар үе жаргалтай байсан гэдгээс хамаарат тэр зүйлээрээ илүү одоо нөгөө өөрийнхөө хувьд амьдралын одоо зорилго болгодог ч юм уу эсвэл одоо тэрийг тэмүүлсэн одоо зүйлийг өөртөө нөгөө нэг ажил мэргэжлээ бий болгох ч юм уу тиймэрхүү зүйл рүү илүү явж яадаг. Эсвэл үнэхээр одоо хин нэгэнд туслахыг хүссэн тэрнээсээ үүдэлтэйгээр бас нэг юм сайхан мэдрэмж авсан зүйлээсээ л үргэлжлээд өөрийнхөө яг хувьд нэг юм зорилго болгоо явж байгаа харж болно гэсэн. Гэтэл болохоор нөгөө нэг түрүүний хэлснээр яагаад хүмүүс ингээд нэг юм стресстэд байна вэ гэхээр хаан ч одоо түрүүний хэлснээр тэ эцэг эхчүүд нь ч тэр багш нь ч тэр за одоо наатаха заавал хий одоо дууса заавал үр дүн гэдэг байдал руугаа нөө харах гэдэг гэсэн. Тэгтэл болохоор хүүхдийн одоо суралцсан үйл явцын тодорхой хүүхдийн хөгжлийн хэмжээгээс хамаарат өөр байж болохоор гэсэн. Жишээ нь болохоор зарим хүүхэд болохоор магадгүй одоо жишээ интроверт хүүхд юм уу экстраверт хүүхд юм уу те тэрнээсээ хамаарат айгүй хурдцтай мэдээлэл хүлээж авдаг. Нэг нь болохоор нэлийн сайн тунгааж бодож боловсруулж бүр нарийн одоо утга учрыг ойлгосон үедээ цаашаа явдаг хүүхэд байж болно гэсэн. Тэр хэмжээгээр нь бид нар яг зөв яг тэрүүнд нь тохируулсан одоо яг боловсролыг олгож чадаад байвал тэр маань өөрөө нөгөө нэг тодорхой хэмжээгээр одоо яг зөв зохистой хүүхэдтэй мэдлэг очих боломжтой байхгүй. Гэхдээ мэдээж энийг бол дунджаар авна шүү дээ. Яг нэг хүүхдэд ингээд цөөх хэдэн хүүхэд одоо жишээ нь хувийн сургууль бол магадгүй нэг 15-аас 20 хүүхэд байвал хүүхэд бүртээ ингээд ажиллахад боломжтой байгаа даа гэсэн үг байхгүй юу? Тэгтэл болохоор яг нөгөө нэг сургуулийн одоо жишээ нь улсын сургуульд байгаа 40-50 хүүхдтер бол энэ бол боломжгүй байгаа даа гэсэн. Тэр үүднээсээ нөгөө нэг юм хүүхдийн одоо нэг багш ажиллах хүүхдийн тоо ихсэд эхлэнгүүд багшийн хүртээмж нэгдүгээр алдагдчихж байгаа. Хоёрдугаар нөгөө яг ингээ мэдлэгийг олгох хэмжээ нь өөрөө алдагдчихж байгаа буюу тэнцэнээс стажинг нөгөө одоо зэрлэг юу гэдгийг байгальд одоо тэмцэлдэж буй амьтад мэтэр одоо тэр хүүхдүүд ингээ тэнцэнээс амьд гарахын тулд үнэхээр хичээж байгаа нэг нь хичээн. Тэгэл зэрлэгшээлүүлдгээс өөр аргагүй болж байгаа гэсэн. Тэгэнгүүтээ ийм байгаа нийгэмд эргээгээд бид нар сайн юмыг хүлээх үү гэвэл үгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одооноос эхлээ бид нар нөгөө нэг ирээдүйд одоо иргэн болох хүмүүсийнхаа төлөө бид нар одооноос эхэл зөв бодлого, зөв одоо хөгжлийг, зөв одоо системтэйгээр бүх одоо нөгөө нэг юмыг бий болоход дид бүтцтэй холбоотой тэр зүйлүүд дээр ажиллахгүй л бол эргээгээд нөгөө нийгэм маань өөрөө ахаал тодорхой хэмжээний харанхуй орчин руу харанхуй үе рүү ороход үгүйсэхдэггүй гэсэн. Яагаад тэр энэ чинь нөгөө нэг мэдлэг боловсрол авч байгаа хүмүүс нь яг уу за ерөнхийдөө гадагшаа авъя явангуудаа гадаадад байгаа одоо орчин өөрөө Монголд байгаа орчноос яалтчгүй өөр байгаа учраас ирэх магадлал нэлээд цөөрөл эхэлж байгаа. Магадгүй явахтаас ихтгэл үнэмшилтэй би стандарт Монгол улсынхаа төлөө би сайн яваад ирнэ гэдэг нөгөө ихтгэл үнэмшил байгаа хэдий ч тэндээ очиод нөгөө ад жаргалын дааврыг аваад үнэхээр аюулгүй хамгаалагч мэдрэмж аваад тэгэхээр хин ч гэсэн тэрийг орхиод тэгээд ийшээ ирэх үү гэвэл бас байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр энэ чинь үлдчихэж байгаа дандаа нөгөө нэг ста нөгөө хичээлдээ сонсоогүй байсан байгаагүй нэг тэгс хийгээл явж байгаа. Тэгэл тэдгээр хүүхдүүд чинь үлдчихэж байгаа. Тэднэр мэдлэг авлаа гэхэд бол бас л ахаал дутуу дандаа нөгөө дутуугаараа аваад сурчна гэсэн үг. Энд дээр чинь бас нөгөө дадал гэдэг зүйл чи ороо явчихна. Тэгэхээр жирээгээд энэ дадалчин хүүхдүүдэд яаж нөлөөлөх вэ гэхээр эргээгээл нөгөө яхаа өөртөө сурсан дадлаараа тий сургуульд орохдоо жисэн за би өмнө ингэ болцсон юм чи би энэгээр болно гэж явна. Гэтэл болохоор тэнцээс юм сурсан үгүй. Тэнгүүтээ ажил дээр гараал яг жинхэнэ нэг амьдралд ороод эхлэнгүүтээ нөгөө яах вэ? Нөгөө сэтгэл гутрал хямралууд гараад ирэнгүүт давах одоо сэтгэлийн тэнхээ байхгүй болох юм бол тэгэл уналтанд орно хямрна. За ялангуяа одоо сүүлийн үеийн генерашнинг бол айгүй
гой клипүүд явж байгаа шүү дээ. Жохон юм болонго би ажиллаа хайн би явлаа гэж тэгдэг. Гэх мэтлэн тиймэрхүү зүйл болол нөө ажил хийх хүн айгу зөөхөн болно. Гэх мэтлэн ингээд нөө асуудлыг харж болохоор гэсэн. Тэгэхээр яг би энэ чинээс юу хэлэх гээд байна гэхээр яг өнөөдрийн хэмжээнд бол сургуулийн сэтгэл зүйч нар ажиллуулж байгаа сайн хэрэг. Гэхдээ нөгөө хүлээлтийн хувьд болохоор бас бодиттой байх хэрэгтэй. Нөгөө талаас болохоор бид нар одоо ч гэсэн оруулж ирж байгаа бодлого маань бол үнэхээр хангалтгүй байгаа учраас энэ бодлого дээр айгүй сайн ажиллаж дээрээс нь одоо ганцхан одоо нөгөө нэг сэтгэл зүйч нар одоо юурийн гал унтраах байдлаар биш үнэхээр цаашдаа нөгөө боловсролын одоо хөгжилжсэн тодорхой хувь нэмэр оруулдаг байхын тулд зөв судалгаануудыг хийх нь чухал байгаа даа гэсэн. Судалгаан дээр болохоор яалтчгүй миний харж байгаагаар бол яг хуу энэ дээр 100 хэдэн хүмүүс ажиллаж байгаа сургуулийн одоо яг хуу нөгөө мэдээж эрдэмтэн багш нар бүгдээрээ ажиллаж байгаа байх. Гэхдээ үнэхээр энэ бодиттой хэрэгтэй судалгаанууд байна уу? Эсвэл зүгээр одоо ямар нэгэн тодорхой нэг юм үр ашиггүй бас судалгаанууд байна уу гэдгийг айгүй сайн тодорхойлох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бол яг олон улсын хэмжээнд ч гэсэн тэр сүүлийн үеийн байдлаар яг миний харж байгаагаар Оросд ч гэсэн тэр одоо энэ судалгааны бодлого нь өөрөө бас жоохон хангалтгүй гэдэг дээр очиод байгаа. Тийм учраас сэтгэл зүйч нар өөрсдөө бас нэлийн одоо сургуулийнхаа орчинд захирлуудтайгаа холбогдоод тэ удирдлагуудтайгаа холбогдоод өөрсдөө хойд ингээд энэ судалгаануудыг хийгээд энэ зүйлүүдийг хийж байгаа. Хэрэг тийм зүйл нь амжилттай байх юм бол бас бусадтай ингээд нөгөө магадгүй зарим нэг сэтгэл зүйч нар үнэхээр тэгж ажиллаж иж болохоор гэсэн. Хэрэг тийм байх юм бол бусдыгаа авраалж манай сургууль дээр ийм байсан, ийм байгаа шүү. Ингэж ажиллах зүгээр байна гэдэг ийм бас мэдээлэл хуваалцуул аягүй зохистой. Тэрүүн дээр бол би бол бас яг сургуулийн орчинд ажиллаж байгаа сэтгэл зүйч нараа үнэхээр ингээд нэгэндээ нөгөө мэдээлэл хүрэхтэй нээлттэйгээр болж өгвөл бас ингээд тодорхой одоо энэ хүрээнд тусал дэмжээд нэгдмэл байдлыг бий болгол аягүй зүгээр болов гэж үзээ. Харамсалтай нь яалтчгүй одоо нөгөө юм болгоно нөгөө нэг мөнгөөр хэмжигддэг болцсон. Тэгэл нэг юм хийгээл янгуудад тэрийгээ заашгүй мөнгө болгоод байгаа нэг талаараа заашгүй хэрэгцээтэй байгаа. Нөгөө талаас яхаа Монгол улсынхаа хөгжлийн төлөө бас тодорхой зүйлүүд дээр энэ дээр нэгдэж ажиллавал бас зүгээр болов гэсэн тийм одоо саналыг бол одоогийнхаараа энэ юугаар бол нэг дэвшүүлмээр байна гэсэн. Яг зөв таны ярьсантай бас би бас санал нийлжлээ. Гэтэ би бас санал нийлж гин гэдэг нэг талаараас гонхтой л та. Яг тэгэхээр би ажлын талбар дээр гараагүй ямар ч практик дадлаггүй одоо би гэхтэл энэ зүйлсүүд таны ярьж байгаа асуудлуудад ерөөдөө санал нийлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол таны ярьж байгаа асуудлууд суур асуудлууд байгаад байна л гэсэн үг байгаа байхгүй. Аль эртнээс сонсогдчихлээсэн тий одоо хүртэл ингээл байсаар байгаа тэр асуудлууд одоо ерөөдөө байнгын сонсогдоод байсан учраас одоо би над хүртэл ингээд хүлэн зөвшөөрөгдөг болсон байж жишээний яваад байгаа байхгүй. Нэг талаараас гонхтой тийм ээ. Тэгвэл энэгээр бас хэл хэрэгтэй багш нараас сонсч ивэл тэ саяны ярьсан зүйлсээс багш нарыг бол бид нар ерөөсөн муулаагүй тийм ээ. Багш нар бол ерөөсөн муулаагүй. Багш нар одоо нөхцөл байдлыг хүртэл ойлгох хэрэгтэй тийм ээ. Монгол боловсролын салбар ямар хэмжээнд байгаа л тийм ээ. Одоо улсын сургуулиуд одоо захын нэг сургууль гэтэл одоо 3 ээлжээр авдаг байж байгаа жишээний нэг ширээн дээр 3 хүүхэд суудаг. Нэг анги дотор 60-аас 70 хүүхэд ч одоо суудаг байж байгаа жишээний. Тийм хүүхдүүд дээр одоо бид нар зүртэй гоё юм ярих бол одоо жоохон алдахгүй шүү дээ тийм ээ. Хүүхэд болгон дээр тулж ажиллах хэрэгтэй гэдэг үгс мөкс бол ерөөсөө алдахгүй тийм ээ. Гэхдээ жоохон сэтгэл гаргачихл хэрэгтэй гэж ерөөхдөө би үзээд байгаа. Миний хувьд багш нарын хувьд гаргаж байгаа. Тэгэхээр би бол энэ дээр бол зарим нэг багш нарын хувьд болохоор мэдээж нөгөө нэг энэ дээр бол бас нөгөө нэг одоо судалгаанууд хийгдээд үнэхээр тухайн юу гэдгийг одоо энэ дээр болохоор ганцхан нь сургуульд орсон байхад нь биш одоо энэ сургуулийн орчинд ажиллах гэж байгаа. Ялангуяа магадгүй би бол бүр хаанаас эхлэх хэрэгтэй вэ гэхээр одоо багш болох гэж одоо нөгөө нэг дээд сургуульд орж байгаа ч юм уу те бүр яг би өөрөө багш олно гэж энэ дээр нөгөө нэг мөнгнөөс үл хамаарна. Үнэхээр нөгөө ирээдүйн хүүхдийн төлөө ажиллах хүмүүсийг зөв одоо судалгаа онцлогоо хийгээд магадгүй одоо рошорх ч юм уу хийх ч юм уу те рошорхын тест ч угаасаа л яг энэ цаанаасаа гүнзгий нарийн судалгаа хийж чадах юм бол энэ дээрээс нөгөө хүүхдэд ажиллах хүн байна уугүй юу гэдгийг бол гаргаад ирж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр тиймэрхүү байдлаар үнэхээр одоо нөгөө судалгаа онцлогоо хийгдээд тэгээд тэрийг ингээд нөгөө давж гарсан одоо хүмүүсийг магадгүй дээд сургуульд орох гэж байгаа юу яаж байгаа бол одоо тиймэрхүү байдлаар ингээд шүүгээд авал айгүй зүгээр болов гэж бодож байгаа. Тэгэхээр одоо сургуульд орсон байж татна
мэрэгчлээ төгссөн байж хатан ч юм уу те иймэрхүү байдлаар одоо чи багшаар ажиллаж болохгүй гэвэл эн чинь бол айгүй муухай хүнийг одоо яг ёс бус хандж байгаа байдал байгаа байхгүй. Тэгэхээр эхнээсээ тухайн хүүхдэд тэгэхээр энэ дээр болохоор яг бүр одоо урагшлаа явах юм бол би болохоор боловсролын одоо сургуулийн орчинд 5 6 дугаар ангиас ерөнхийдөө 5 дугаар ангид төгсөөд 6 дугаар анги буюу дунд ангид орж байгаа үед эцэг эхчүүд хүүхдийнхаа мэргэжил сонголт төр нэлээд төлхөө ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ нэхлээ суур болоо явчихна гэсэн үг. Үнээр тухайн хүүхдийн одоо хүсэл тэмүүлэл за тэгтээ бас хэрэг бид нар ингээд нөгөө хүүхд эцэг эхчүүд хүүхдтэйгээ үнэхээр ойр дотн ажиллаж чаддаг, хүүхдээ ажиглаж чаддаг, хүүхдээ сайн мэддэг байх юм бол бас тодорхой ингээд яг за энэ хүүхд маань ерөн иймэрхүү төрлийн хүн болох юм байна да гэдэг нэг багцаа бол байж идэг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэрийг нь баттгаж өгсөн оншилгоонуудыг хийгээд за үнэхээр яг миний бодож ирснээр яг энэ байна шүү гэд ингээд гараад ирэх юм бол окей тэрлүүн чиглүүлсэн байдлаар одоо дэмжиж тухайн хүүхдтэй ярилцаж ойлгуулахыг хичээх хэрэгтэй буюу одоо итгэн үнэмшүүлэх нь шаардлагатай гэсэн үг байхгүй юу. Тэгхгүйгээр эцэг эхчүүд гинт ингээл чив чимээгүй байж байгаа л одоо сүүлийн үеийн орчин үеийн эцэг эхчүүд бас харьцангуй гайгүй сургуулийн орчинд ажиллаж байгаа сэтгэл зүйч нар нэлээд сайн чиглүүлэг одоо мэдээллийг өгж байгаа үндсэн дээр сүүлийн үед бас арай эрт одоо нөгөө хүүхдтэр ажиллах байр суурьд гарчиж байгаа. Жишээ нь манай сургууль дээр бол яг одоо 20-ч идчихсэн 8 дугаар ангид нь болохоор мэргэжил сонголт зам төлөвийн оншилгоо хийгдээд 9 дугаар анги буюу 9, 10, 11, 12 дугаар анги дээр цаашдаа яг мэргэжил сонголтод нэлээд төлхөө яхад нь тусалж дэмжиж ажиллаж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бол боломжтой бол мэдээж урьдчилаад бол ерөн багаар одоо нэг мэргэжиллийн талаар таниулаад мэдүүлээд ингээд хөөрхөн яг сургуулийн орчин зарим нэг сургууль дээр хичээл дээр нь яг тиймэрхүү хичээлүүд ордог байгаа. Тэгтээ хүүхэд яг өөрөө би хэм болох вэ гэдэг дээр цаанаасаа нэг юм ухамсар нь хаалттай зөвхөн 12 дугаар ангид орохдоо би тэр талаар бодно гэсэн ойлголт байгаад байдаг гэсэн. Тэгэхээр тэрийг одооноос хэлж үрийн эвдэх хэрэгтэй байгаа. Тэгжээч эргээгээд нөө мэргэжил сонголт зөв сонголтуудыг хийхэд яг зөв газараа зөв хүн байхад нь бид нар туслах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгхгүйгээр эргээгээд нөгөө нэг айгүй урт удаа одоо бидний Монгол улсын хэмжээнд гэсэн маш их олон туршлагууд байгаа тий. Хүн болгон 2 3 дахь мэргэжлээ сонгоо явж байгаа. Зарим нэг нь болохоор одоо хүртэл би яг юу хийвэл би илүү үнэхээр хийж чадчихна гэсэн мэдрэмж авах вэ гэдэг дээр эргэлзээтэй байгаад байгаа учраас энэ дээр тэгж ажиллавал илүү зохистой гэж харж байгаа байхгүй юу? Тийм байна. Тодорхой чиг зорилготой алсын хараатай тийм ээ. Тодорхой алах модтой үр дүнд хүрсэн тийм судалгаа бас хэрэгтэй байх нь шүү дээ тийм ээ. Тэгхгүйгээр нүглийн нүдэг гурилаар хөрнө гэхчээр одоо нэг юм хийсэн болж харагдах гад нөгөө айгалангуй одоо улсын байгууллага нөгөө улсын сургуулиуд ч одоо нэг тиймэрхүү одоо хүмүүс байгаад их юм бол одоо тэр хүмүүс ч гэсэн одоо багтаа ерөөхдөө бол тийм боловсрал нөгөө шатаарл нөгөө сургуулаар хүмүүс болж таарад байгаа хгүй нөгөө дүн гэдэг нөгөө чухал гэдэг юм уу тийм нөгөө дүн сайн авахын тулд ингээд ингэсэл хийчихдээ гэсэн нэг тиймээрээ сурсаад гэсэн оюутан байхдаа ч тийм болсон. Яг энэ мэдлэг нэг надаа яг ямар хэрэгтэй юм бэ? Яг юунд хэрэгтэй юм бэ гэдэг амьдралтай нөгөө бодит амьдралтай холбосон зүйл байхгүй учраас ингээд нэг энэ дүн сайн авч ивэл болоо. Ингээд дүнгээ сайн гаргаж ивэл би ингээд ерөөдөө болчихно гэдэг. Нэг тийм нэг одоо cognitive bias болсон тийм. За тэгээ энэ асуултаа эхлээ нэг одоо ингээд дуусгахгүй болохгүй хаа нэг өргөжлээд одоо нэг гол зорилго нэг ийм асуулт асуух гэсэн. За тэгээд 10 жилд нэг иймэрхүү хүүхдүүд ороод ирэл яхаа сэтгэл зүйч нөгөө дүн хэрэгтэй байна. Одоо дүнгээ яах вэ? Дүнгээ сайн гарахгүй бол яана гэлтэй. Хичээлэл ингээ хийгээд байдаг. Гэхдээ яг юуны төлөө яг хийгээд байгаа гэдгийг ч одоо мэдэхгүй тий. Хинч хэлж өгөөгүй. Багш нар тий энэ мэдлэг энэ хэрэгтэй гэдэг нь юусоо байхгүй. Нэг проектор гаргаад нэг юм бичүүлээл номноос харуулаад хуулуулаад байгаа гэсэн. Тэгээд шалгалт авнаа гэл хэлсэн тий. Тэгэл нөгөө хүүхд ингээ сандарчдаг тийм ээ. Одоо дүн муу гаргалаа. Дүнгээ муу гаргачлаа яана гэл. Энэ хүүхдүүдтэй одоо хэрхэн яаж зөвлөх үү одоо дүндээ бити анхаар гэж бол зөвлөж болохгүй байгаа шүү дээ. Яач бодсон одоо ингээд яа харахгүй орчин нөхцөл байдал нь тийм болж таарад байгаа юм. Тийм хүмүүс дээр ялангуяа нөгөө шалгалт авах маань өөрөө гинтийн энэ дээр ч гэсэн бас жоохон өөрчлөлт хийх бол болохгүй байгаа даа. Асар төвшөөс мэдэрч тийм.
бүр цаанаасаа ингээд нөгөө нэг төгшүүрийн байдлыг бол яг үүсгдэг ийм бодлого өөрөө яваад байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр бол багш нарч биш ерөнхийдөө бүр нөгөө стажингийн одоо ганц хандах одоо газар боловсролын яамл гэж хэлэх бах та. Минийхаар бол яа тэнцэл одоо яамнаас бүх юм баталгаажуулж гардаг учраас тийм ээ. Тэр үеднээс системийг нь өөрчлөх хэрэгтэй. Юу вэ гэхээр ердөөсөө гинтийн шалгалтуудыг авахгүй байх. За магадгүй эсвэл энэ бодлого өөрөө зүг гарсан ирнэ хаа нэгэн газартаа ингээ алдагдаад байхыг үгүйсэхгүй. Энэ нь болохоор эргээгээд нөгөө нэг одоо магадгүй одоо яг сургууль алгамж ч юм уу эсвэл бол одоо хүүхдийг албаар зочроонд оруулж иж ингээ хийвэл зохистой гэдэг ийм буруу ойлголт явж гин үгүй юу гэдэг дээр бас жоохон нөгөө тэгэхээр илүү одоо таньж мэд хэрэгтэй гэсэн. Жишээ нь болохоор олон улсын хэмжээнд ч тэр гадаадч тэр ямар ч газар очиод ингээд шалгалт авах гэж байгаа бол урьдчилаад одоо яг ийм одоо юугаар авна гэдэг зүйлийг хэлдэг гэсэн. За тэгээ хэлээд бүр тэрүүгээр нь бүр давтлага өгөөд энэ нь болохоор юу хэлэх гээд байна гэхээр манай Монголд болохоор хэлдэг. За ерөөхдөө үдсэн шидвэр чи авнаа гэж хэлцдэг гэсэн. За эхний ингээ авсан шидвэр гингүүтэй. Тэгтээ яг аль хэсгээс яаж орж ирэх вэ? Тэрүүн дээр давтлага ердөөсөө өгөхгүйгээр зүгээр л давтлага өгдөг байх. Гэхдээ тэр нь бас ахаал нөгөө нэг хангалтгүй гэдэг рүү очих гээд байдаг гэсэн үг байхгүй юу? Эргээгээд яа тэгэхээр хүүхдүүдэд эргээгээл ахаал нөгөө төвшөр үүсээд байдаг. Гэтэл болохоор одоо хэрэг олон улсын одоо гадагшаага бид нар зүгээр Монголоос жоохон гараад харчих юм бол ерөөхдөө юу харагдах вэ гэхээр хүүхэд ердөөсөө тэрүүн дээр шалгалт өгж байгаа дээр ерийн нэг тэгж санаа зовхгүй. Яг хо тодорхой хэмжээний угаасаа нөгөө нэг юмыг шалгаж байгаа учраас тодорхой хэмжээний төвшөр үүсэх нь хэвийн үзэгдэл байхгүй. Гэхдээ төвшөр ямар хэмжээгээс илүү болоод байна гэдэг чинь өөрөө асуудал болоод байна гэсэн. Тэгэнгүүтээ энэ маань ингээд нөгөө аажимдаа энэ нөгөө нэг хүүхдийг ингээд за эн чинь би өөрийнхөө нөгөө мэдж байгаа зүйлийг өгж байгаа штэ гэдэг ойлголтон дээр бус болоод эхлэнгүүтээ эргээгээд нөгөө нэг хүүхдүүд ингээд яг усын шалгалт, ээшүү шалгалт ч юм энэ рүү болоод ирэхээр бүр ингээд хямарчдаг гэсэн. За зарим нэг тохиолдолд бол яг хүүхдийн бас нөгөө бодлогоос гадна хүүхдийн өөрийнх нь одоо нөгөө нэг зам байдлаас хамаарч юм гэсэн. Тэнцэнээс бэлтгэлгүй байдал, тэгэнгүүтээ нөгөө нэг оронгуудаа одоо нөгөө нэг хамгийн сайн арга буюу хуулахыгаа одоо хамгийн сайн суралцж байгаа байдал нь эргээгээд хүүхдийн нөгөө яалтчгүй наацх нь ингээд тий үнэн шудраг өгж байгаа хүүхэд хуулж байгаа хүүхэд хоёулаа ялгаатай тий хуулж байгаа хүүхэд бол мэдээж нөгөө үнээр сайн хийх хүүхдээс суулчих юм бол чинь сайн дүн авна штэ. Тэнгүү чинь тэгээд яг үнээр өөрийнхөө бэлдэж байгаа зарим нэг юм мартцсан ингэж хийж хагаад өгж байгаа хүүхдээ болж байгаа өөр байгаа. Зарчим дисциплин байхгүй. Яг энэ дээр бол бүр нэг юм нарийн бас нэг юм судалгаа хийгдэж нэг юм тодорхойлох хэрэгтэй болов уу гэж бодоод байгаа байхгүй юу? Яа тэгээ үнээр ингээд нөгөө нэг шудраг байдлаар оролцох нь нэг өөр хэрэг. Үнэхээр шудраг байдлаар оролцоо хүүхэд болон үнэхээр бас тодорхой хэмжээгээр энэ дээр шудраг байх юм бол өөрийнхөө энэ сэдвийг ойлгож чадсан буюугүйг айгүй сайн таньж мэдэх боломжтой гэсэн. Тэнгүүд энэ дээр чинь нэмэлтээр багш магадгүй ингээд давтлага өгөх ч юм уу ойлгуулах ч юм уу тийм арга хэмжээ зохион байгуулж болох байгаа байхгүй. Гэтэл тийм юм байхгүйгээр нөө хуулалт оронгууд сэргээгээд багш нарын хувьдсан за гайгүй болчихж байгаа юм байна гэдэг ойлголт авч болно гэсэн үг. Манай багш нар ч хүртэл заримдаа нөгөө стажинг хуулж ийнүгүй юу гэдэг дээр амар сайн мэрэгчлэлтэнгүүд болж байгаа юм шиг санагддээ шин. Яг энэ бол жаахан юу байдлаа шүү. Нөгөө хөгжилтэй байдлыг оруулах үднэс тий. Зөв. Тэгээд бас аль тал юм болгоно одоо хоёр талтай тийм ээ дам ганц одоо багш нарын бурууч гэж одоо явах уу сурагчид одоо муу гарлаа гэхэд тэндээс дүгнээд багш муу зааж байгаа болохоор л тэгж болохгүй тийм ээ. Тэгээ аль талбар дээр гэтэл хүүхдүүд дээр нөгөө нэг ялангуяа сэтгэл зүйчийн ажиллаж байгаа бидний хувьд тэр багш нарын эцэг эхчүүд одоо яг нөгөө бүгдээрээ гэдэг зүйл орж иж байгаа байхгүй насанд хүрчид бүгдээрээ энэ дээр үнэхээр энийг яагаад хийж байгаа яг ямар юутай байдгийг чи шалгалтыг яагаад ингэ өгөх гэж байгаа гэдэг ойлголтыг яг нэг ойлголтын дотор хэлж өгч тайлбарлах юм бол хүүхэд за гэж ойлгож авна гэсэн. Тэгтэл нэг ойлголт нь бус байдлаар одоо жишээ нь болохоор эцэг их нэг өөр юм хэлцдэг, багш нэг өөр юм хэлцдэг. Тэгээ багш нь заримдаа болохоор жоохон одоо юу гэдгийг та нар хийхгүй бол болохгүй гэдэг бас жоохон одоо юу гэдгийг шаардлага өндөр тавьчих юм бол хийцүү гэсэн. Эцэг эхчүүд бас шаардлага өндөр тавьчвал хийцүү. Тэгээ сэтгэл зүйч бидний хувьд болохоор яг иймэрхүү юм байгаа ингээд санаа зовлтгүйг
тэгэнгүүт шаардлага өндрийн хажуу талд бидний өгж байгаа мэдээлэл болохоор үнэхээр тайвшруулахад хэцүү болчихж байна гэсэн. Тэгэхээр энээсээ хамаарад нөгөө нэг өөрсдийнхөө хувьд хүүхэд чинь одоо шалгалтанд орохдоо стрессээ бууруулах юм арга замуудыг юу вэ гэдэг дээр ерөн жоохон ажиллах хэрэгтэй байгаа гэсэн. Сүүлийн үед яг бид нар бол ерөнхийдөө яг багаас нь ахуулаад mindfulness дасгалуудыг аягүй сайн хийлгэж байгаа. За тэр маань болохоор эргээд төвшөртэй байдал дээр ерөн хамгийн сайн нөгөө нэг төвшөрийг буулгах боломжтой юм чинь тэрийг илүү оруулж ирж байгаа гэсэн. Тэгээ хүүхэд болгоно энэ тал дээр зааж өгч байгаа. За дээрэс нь болохоор бас өөрийнх нь төвшөр юутай холбоотой байна вэ? Яг ямар үед гараад ирнэ гэ тэрийг таньж мэдхэд нь илүү тусалж ажиллаж байгаа гэсэн. Тэнгүүд хүүхдүүдийн хувьд ч гэсэн нөгөө арга техникүүдийг ерөнхийдөө илүү одоо урьдчилсан байдлаар жоохон урт хугацаад ч юм уу те. Яг ингэ шалгалтынхаа өмнө орж ирэх биш. Одоо шалгалт болохоос ядтаа нэг сарын өмнө ч юм уу хүүхдүүд ингээ ирлээ гэх юм бол тэд нар дээр ажиллангууд арай гайгүй үр дүн өгч байгаа байдал харагдаж байгаа байхгүй. Тэгээд тэрнээсээ үүдэлтэйгээр бид нар ерөнхийдөө одоо хүүхдүүдтэй ялангуяа амьсгалын дасгалуудыг айгүй сайн хийж өгч зааж өгөө. Бас төвлөрөх, анхаарал төвлөрөхтэй холбоотой дасгалуудыг зааж өг. За булчингийг судлах дасгалуудыг зааж өгөх гэх мэтлээ. Тэгээд дасгалуудыг хийх тоолонд хүүхэд болохоор яг тухайн үед үүсэж байгаа нөө стресс энэ зүйлүүдэд гарахад тустай байдаг. Тэгэнгүүтээ анхаарлаа төвлөрүүлэх жоохон сул агаа дээр анхаарлаа төвлөрүүл. За хэрэг одоо төвшөртэй холбоотой шалгалтын өмнөх одоо нөгөө айц өндөртэй байгаа нөгөө бүх юмаа санахгүй байгаад ах юм бол хэрэг тийм хүүхэд байлаа гэх юм бол за эртнээс ерөнхийдөө өвөл ухамсаргүй хэмжээндээ авицсан байж цаанаас автоматар юм гараад ирдэ шүү дээ. Тэр мэтлэн ингээл давтамжтай хийгээл байхаар хүүхдэд тархинд орчдөг. Тэр үднээсээ тиймэрхүү одоо дасгалуудын за амархан мартдаг байх юм бол одоо санана гэд өөрийгөө зоохгүйгээр урьдчилаад яг за би амархан мартдаг төрлийн хүн гэх юм бол ердөөсөө л үл ухамсархуудаа аваачих хэмжээний ажиллах хэрэгтэй. Тэгжээч чи өөрийнхөө хувьд мартсан байсан ч тэр чинь цаанаасаа зүгээр ухамсаргүйгээр гараал ирнэ. Тэгээл ч өөрөө бичээл нэмж би нэр яаж бодсон юм бол би санахгүй байсан шүү дээ гэсэн дижсэн чинь гарч ир. Тэгэхээр бид нэр тэр одоо нөгөө нэг өөрсдөө таньж мэдэх юм бол тэгж ажиллаж болно гэдгийг нь бол ерөн чиглүүлээ заадаг өгчдөг гэсэн. Ерөөдөө ойлголтыг зохицуулж өгөх. За тэгээд төвшөрийг бооруулах ямар дасгалууд байна те. Нэлийн зөвлөгөөний сайн зөв арга техник бас байж болох нь шүү дээ тийм ээ. За энэтэй шууд уялдуулаад дараагийн нөгөө асуулт асууч. Багш сурагч эцэг эхийн гурвалсан харилцааны талаар хэр чухал юм бэ гэдэг талаар ихэд ярилцъя. За эцэг эхчүүд хүүхдийн хичээл сурлагын үйл ажиллагаанд нь оролцох нь хэр чухал вэ? За оролцохгүй байх нь ямар сөрөг үр дагавартай вэ гэдэг талаар ярилцъя л да. Эцэг их за наадсах нөгөө эцэг эхийн хурал гэдэг зүйл дээр л тийм ээ. Эцэг эхийн нэрх. За тэгээд тэр нь хүүхдүүд яаж нөлөөлдөг вэ? За тэгээд Монголд бол бас хэцүү л дээ. Эцэг эхийн хурал гэхээр нөгөө нэг эцэг эхчүүд нөгөө мөнгө зөврөө нэгтгэх гэл яриад эхэлдэг тийм нэлийн дургу бас байгаад эхэлдэг. Гэхдээ энэ дээр бол хамгийн түрүүнд бодит байдлыг хүлээж авах нь чухал аа гэсэн. Бид нар нөгөө эсэргүүцэхээс илүү яг бодит байдал ямар байгаа вэ? Тэгэнгүүтээ нөгөө нийгмийн хүрээнд оролцож байгаа тохиол нийгмийн харилцаан дотор бид нар өөрсдөө ямар зохистой байдлаар авч явах ёстой вэ гэдэг ойлголтууд өөрөө байх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ чинь оролцохгүй оролцсон гэхээсээ илүү за би яг ямар оролцоотой байвал би боломжтой вэ гэдгийг хилцэж ярилцах чадвартай байх нь чухал байгаа гэсэн. Тэгэхээс шууд юу гэдгийг эсэргүүцэл үзүүлэл эсвэл та нар тэгээд тахта юу юм гэдэг ч юм уу тийм байдал бол байж болохгүй. За энэ дээр бол ерөнхийдөө мэдээж чиглүүлэг бол багшаас амар саяр хэрэгтэй гэсэн. Багш өөрөө энэ дээр аягүй зөв зохистой. Одоо нэг талаасаа энэ дээр нэг юм асуудал байгаад байдаг гэсэн. За багш ямар хэмжээнд оролцоотой байхаас хамаарат нөгөө одоо юу гэдгийг эрх мэдлийн хэмжээ нь ямар хөө байгаа вэ гэдгээ бас өөрөө таниулж мэдэх нь чухал аа гэсэн. Ерөнхийдөө багшаас өөрийнх нь нөгөө нэг харилцаа хандлагын асуудал өөрөө эргээгээд эцэг эхчүүдэд яаж нөлөөлөх ямар байх вэ гэдэг аюул чухал байдаг. Тэгэхээр нөгөө тэнцэнээс ангийн багшийн хувьд бол энэ дээр одоо өөрийгөө илүү сайн хөгжүүлсэн хүн байх нь чухал байгаа гэж харж байгаа байхгүй юу. За тэнгууд энэчнээс ангийн багш өөрөө зөв зохистой одоо мэдээлэл өгөөд за дээрээс нь зөв уриалга хийгээд тэгээд хурлыг ч гэсэн одоо жишээ Монгол одоо улсын сургууль дээр ингээ очих юм бол заримдаа хүмүүсээ хүлээсээр агаад 2 цаг болгон тохиолдол байдаг гэсэн. За энэ дээр эцэг эхийн өөртөөх нь нөгөө нэг одоо бусадтай
цаг заасан байгаа бол бид нар жишээ нь ажилдаа явахдаа хэрвээ ажил дээр бид нар хуралд одоо яг 2 цагт ирээ гэсэн бол бид нар тэнцэнэ яг 2 цагт сууж байхдаа адилхан хэмжээнд бид нар эцэг эхчүүд яг энэ хурлыг хүлээж авч хөндлөж ойлгож чадах юм бол энэ дээр нөгөө нэг тухайн юунда хурдан одоо уулзалтаа хийгээд бас нэг цагийн дотор ч юм уу эсвэл 30 минут ч юм уу хамаагүй тодорхой асуудлуудаа ярилцаад ингээд дуусчих болно гэсэн. Тэгэхээр заримдаа болохоор яг хөө мэдээж нөгөө нэг одоо яг багш нар одоо эцэг эхчүүдийнхээ хуралд ямар зүйлийг ярих гэж байгаа хэд хэдэн минутын зайтай байх вэ гэдэг зүйлүүд айгүй сайн тодорхой оруулаад өгчвөл энэ нөгөө тодорхой ойлголт чинь бусдыг төлөөлөхөд тустай байна гэсэн. Тэнгүүтээ тэрнээсээ хайлаа заримдаа ингээд энэ зарим нэг багш нар одоо дундаа орсон нөгөө нэг илүү дутуу юм ярих ч юм энэсээ болоод хэрэгэд нөгөө хэрэгтэй хэрэггүй хүмүүс цагаа зарцуулаа хүндлээ суугаад байдаг. Тэгтэл болохоор энэ дээр нөгөө нэг хит их одоо цагийг буруу ашигласан зүйлүүд гарч иж болохоор гэсэн. Гэх мэтлээ одоо ийм жижиг сажиг зүйлүүд бол зөндөө болж байдаг гэсэн үг байхгүй юу? За нөгөө талаасаа бол мэдээж энэ дээр бол нөгөө багш эцэг эхчүүд бүгдээрээ хүүхдийнхаа хөгжилд оролцоотой болох юм бол ялангуяа эцэг эхчүүдийн хувьд альваа ингээд оролцоог сайжруулах хэрэгтэй гэдэг зүйл харагдаж байгаа. Бага анги дээр бол аюулсаа эцэг эхчүүд бүгдээрээ бараг ингээд 100% эрдэс байдаг гэсэн. Яг л нэгдүгээр ангид орж байгаа учраас энэ амар чухал гэж хараад байдаг. За тэгэнгүүт нь 10, 11, 12 дахь ангид ороод за 12 болохоор бас өсөж байгаа гэдээ бас ерийн хайцангуй гайгүй. Гэхдээ нэг 70% таа ч юм уу 60% таа ч юм уу ирэх магадaltaй байгаад байдаг гэсэн. Эндээс ингээ харах юм бол нөгөө дундын ангиудад бол ялангуяа 6-аас одоо яг ийм 8, 9-р анги хүртэл бол эцэг эхчүүд бараг ирэх нь айгүй цөөхөн байдаг гэсэн. За тэгээ энэчнээс яг багшийн оролцоноос хамаарат багш өөрөө хэр зэрэг одоо тэнцээ нэлээ эцэг эхчүүдээ ингээ сайн уриалж чадхаас хамаарч байгаа зүйл гэсэн. Тэрнээс хамаарат өөр байдаг гэсэн. Энэ юу хэлэх гээд байна вэ гэхээр яг эцэг эхчүүд өөртөөгөө хувьд за одоо том болсон. За өөрөө асуудлаа шийдэх. За угаасаа би завгүй байгаа гэдэг ч юм уу. Тэгэхээр төрөүний хэлснээр хурлыг болохоор үнэхээр өөрийнхөө хувьд нөгөө чухалчилж үзэж очих. За очиж байгаа тохиолдолд багш энэ дээр айгүй чухалчилж үзэж одоо зөв нөгөө цагийн зохицуулалтаа айгүй зөв хийх нь чухал байгаа даа гэсэн. Мэдээлэл айгүй сайн хүргэх юм бол эргээгээд энд оролцоотой байхаар хүүхдүүд ч айгүй хөрх баяртай байдаг байхгүй юу? Хамгийн гол нь нөгөө нэг сэтгэл зүйн хувьд нөгөө ажиргалтай байгаа буюу аюулгүй хамгаалагдсан за би чинь бас үн цэнтэй гэдэг мэдрэмжийг эцэг эхийн өөрийн оролцоо өөр айгүй чухал байдаг гэсэн. Ямар ч үед хизээж хүүхэд юу гэдгийг 11 хүрээд юм 10 хүрээд за 12 хүрлээ гээл том болсон биш ээ. Хүүхэд хിവэрэ байж та 18 хүрсэн ч гэсэн хүүхэд хിവэрэ байж та наа зах нь одоо бүх ялангуяа 12 дугаар анги дээр бүх юмн дээр ингээ эцэг их оролцоотой байхаар хүүхэд тэнцээ үн цэнтэй гэдэг мэдрэмжийг аваад байдаг гэсэн. Энэ үн цэнтэй мэдрэмж авах нь өөрөө эргээгээд хүүхэд одоо өөртөө итгэлийг бий болгоно. Цаашдаа өөрийнхөө хувьд би хэн байх вэ гэдэг рүү харахад маш одоо нөө чухал одоо нэг юм суур хэсэг байгаад байгаа байхгүй. Тэгтэл болохоор зарим эцэг эхчүүд за би завтаа завгүй гэдэг байдлаар ч юм уу ингээ явчаар ялангуяа энэ дээр бол би бол аавдыг агуулсан оролцоотой байвал хүүхдүүд тэнцээ олстай нэрээ зүрхэн ингээл амар том болоод нэрээ бистэ хий бүтээ гэдэг байдал руу очих магадaltaй гэсэн үг. Энэ бас эргээгээ суралцах сэтлийг өгөх боломжтой гэсэн үг. Хүүхэд өөрөө эцэг гэх нь өөрөө тэрүүн дээр чухалчилж очих тоолонд нэг нөгөө сэтлүүд өгөгддөг. Жишээ нь болохоор нөгөө хүүхэд суралцах сэтэл бол сүүлийн үед хэрэг бид нэр одоо харах юм бол ерэн нэлийн мотивац айгу буураад байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь бас л эцэг эхийн оролцоогоос айгу юм хамаарч байгаа гэсэн. Эцэг их оролцоо чухалчлаад ингэх тоолонд хүүхэд өөрийнхөө хувьд яг хинд за хэрэггүй яах юм бэ ста дими та очиад хэрэггүй гэж байгаа хэдийчсэн хүүхэд тэнцээ нөгөө нэг эхнээсээ ахуулаад оролцоотой байгаа мэдрэмж авахаараа би ч нэрээ чухал штэ гэдгийг мэдрээд байдаг гэсэн үг байхгүй. Тэгтэл нэгдүгээр ангид нь тийм их оролцоод дараа нь оролцохгүй болоод эхлэхэд хүүхдүүдээ явуулсан за би бас нэг чухал сурахгүй байсан ч яах вэ гэдэг бас сэтлийг үгүйсэхгүй гэсэн. Тийм учраас одоо сонсож байгаа эцэг эхчүүд байх юм бол эн чинь бас сэтлэлтэй холбоотой зүйл шүү гэж хэлмээр байна гэсэн. Зөв Монголд бол багш эцэг эхийн одоо уулзалт харилцан одоо уулзалт гэх юм бол одоо нэг
эцэгхийн өдрлөг гэж нэг хаяа болно. За эсвэл нэг эцэгхийн хурал гэдэг нэг ангийн хурал ч юм уу. Тиймэрхүү үеэр л нэг багш эцэгхийн нэг царайг хардаг те. Тэгвэл одоо нэг руугаа чихнэ одоо тэгээд багш нар нэг одоо эцэг их руугаа чихнэ. Гэр бүлийн хүмүүжил гэдэг бол хамгийн чухал. Гэр бүлэл өөрөөсөө гэртэл хүүхдээ хамгийн хүмүүжүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хамгийн их оролцоод эцэг эхчүүд нь болохоор хүүхдүүдчээс хамаг цагаал ерөөхдөө сургууль дээр өнгөрөөж байгаа шүү дээ. Багш нар нь яасан бэ? Багш нар л амар чухал шүү дээ. Яг үүндээ ойлголтын зөрүүг нь багасгаа тийм харилцан хүндэтгэлтэй нэгэнтэй харилцаа. Одоо багш нь ямар үүрэг оролцоотой байж чадах юм бэ? Юуг өгч чадах юм бэ тухайн хүүхдэд? Юуг өгч чадахгүй юм бэ гэдгийг хэлээд тэгээд эцэг эхчүүд бас нөгөө одоо багш нараас юу хүлээж байгаагаа бас хэлэх хэрэгтэй байна шүү дээ. Харилцан санал хүсэлтэд хуваалцаад тэгвэл багшийн зүгээс ийм зүйл хийж чадна. Харин эцэг эхчүүд ингэх хэрэгтэй шүү, тийх хэрэгтэй байдаг шүү гэдэг одоо зүйлсийг харилцан тохиролцож тийм ээ хамтран ажиллах ууг нь хэрэгтэй байдаг тийм ээ. Нөгөө талаас яхаа улсын сургууль дээр жишээ нь болохоор нөө боломжтой боломжгүй айлын хүүхдүүд зөндөө байгаа л да. Тэрнээсээ хамаарат бас нөгөө нэг мэдээж одоо яг ийм дундаж байдлаар ч юм уу те эсвэл бол одоо зохицуулах байдлаар ч юм уу ингээд ерөөдөө багш өөрөө энэ дээр айгүй сайн зохицуулагч байх нь айгүй чухал байгаа байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү зүйлийн оролцоог бас багш өөрөө ямар хөө байх вэ? Яавал зүгээр үү? За ингээд царим нэг одоо юу гэдгийг эцэг эхийн удирдлага гэдэг ч юм уу те ингээд бий болгоод ингэж байгаа болоод тэн дээрээ ч манай хүүхдийн ийм сургуулийн орчинд ийм байгаа шүү энэ дээр ингээд гэдэг ч юм уу иймэрхүү зохицуултыг бас аюул сайн хийж нөгөө нэг одоо юу гэдгийг хэцүү байгаа нэгэнтэй тусалж чаддаг байх одоо тийм инэрэнгүү байдлыг бий болгох нь бас чухал байгаа да. Гэтэл болохоор одоо бол хүн болгоно нөгөө нэг яг хоо энэ дээр бол миний харж байгаагаар бол ерийн хүн болгоно за бил болж ил болоо гэдэг рүү очих гээд байгаа нэрээгээд нөгөө бидний Монгол хүний үндсэн одоо нэг юм өгөгдөл байсан тий тэр маань нэгдмэл байдал гэдэг маань өөрөө байхгүй болоод байгаа. Эргээгээд энэ нь болохоор ердөөсөө нөгөө хүчил биш одоо нөгөө устан үгүй болоход одоо чиглэсэн арга барил байгаа байхгүй юу. Тэгээ нэгдмэл байдал ч өөрөө хүчтэй хөгжих тусалдаг. Гэтэл болохоор яг тус-тусдаа салангад болоод хэлэхээр л яг л хүн зөвхөн одоо яг нөгөө тамийн тоогоо гэдэг шиг те нэг нь гайгүй яхад хойноос нь татдаг ч юм те чи болох гэдэг амгүй би болно гэдэг ч юм. Иймэрхүү нөгөөд одоо харийн сэтгэлээр явчих гад байна гэсэн. Тэгэхээр тэр байдлыг хүүхдүүдтэй өгөхийн тулд бид нар өөрсдөө өөрчлөгдөх хэрэгцээ бол өндөр байгаа даа гэсэн. Сэтгэл судлаач үүднээс харахад нэг юм байна тийм ээ. За яг багш өөрөө оролцуулбал бас шалгуур харилцах. Яалтчгүй хүмүүнлэгийн талаас харах юм бол бид нар өөрчлөлт хэрэгтэй байгаа даа. Одоо нэг багшийг авчираад ч юм уу эсвэл нэг баг сургууль сурдаг эцэгхийг аваад бас нэг асуулт асуувал бас шалгуур харилцах тийм багш сурагч эцэгхийн харилцааг юу гэж хардсан бэ гэдэг талаар. За одоо яг подкастын бас дуусгах гэж байгаа учраас гэлс нэг нөгөө сүүлийн сэдвээ гэсэн ярьчих гэж бодож байна л та. За жоохон хүн сэдв. Жоо хариулахад хүндэж магадгүй гэхдээ ерөөд нь нийлүүлээд асуучих. За тэр нь болохоор харилцаа дээрлэхэлт буюу одоо сургуулийн үе тэнгийн дээрлэхэлтийн талаар асууя гэж бодож байна. За тэгээд үе тэнгийн дээрлэхэлт хүүхдэд яаж нөлөөлт юм бэ? Сургуулийн орчинд ерөөд дээрлэхэлтийн ямар төрлүүд байд юм бэ? За тэгээд дээрлэхэлтэд өртөж байгаа хүүхдийг таньж болох уу? За ингэж асууя. Ерөнхийдөө сургуулийн орчинд бол багш нар бол ажигладаг. За зарим нэг байдлаар хүүхдүүд бол мэдээлэл хүргэдэг. За тэр үед болохоор одоо багш болохоор яалтчгүй энэ дээр сэтгэл зүйчтэй ажиллах нь аюул чухал аа гэсэн. За нөгөө талаас болохоор сэтгэл зүйч бас ингээд ажиглаад хараад ерөнхийдөө энэ хүүхд маань юм байна да гэдэг нэг юм ажиглалтыг бол хийчихэд байдаг гэсэн. За тэгтээ одоо сүүлийн үед болохоор ерөнхийдөө багшд ч мэддэхгүйгээр далд хэлбэрээр явах тохиолдол зөндөө байгаа. Ялангуяа цахим орчноор ч юм уу те нөгөө харагдахгүйгээр одоо ангиас одоо хүүхдүүд чинь өөрсдөө тусдаа ингээд нөгөө групп чат нийцдэг багшийг оролцуулахгүй. Тэнгүү тэр дотроо бол нэлийн булинг явах тохиолдол бол байдаг гэсэн. Тэгээд эргээгээд болохоор одоо багштай хэлж яхад багш нь нөгөө нэг яач чадахгүй одоо тэрийг болохоор ингээд ерөнхийдөө юм булингийн арга барил чи өөрөө их сайн сонирхолтой байдлаар явагддаг. Жишээ нь болохоор одоо нэлээд хідэн одоо яг тийм ажилласан туршлагууд бол байгаа л да миний хувьд болохоор. Тэгэхээр тэнцэнс юу харагдав гэхээр хүүхдийн хувьд болохоор ингээд хид удаа хэлэх тохиолдлууд бол байдаг.
Багштай хамгийн түрүүнд одоо багштай байлдаг. Тэгэнгүүт багш нь болохоор яадаг вэ гэхээр энийг болохоор шууд ангийн дунд эргээд асуудаг. Та нар тэгээд байгаа юм уу гэдэг юм уу. Тэгэж асуунгууд үгүй наа чи өөрөө тэгдэж штэ гингүүд бусад хүүхдүүд нь одоо ялангуяа нөгөө хамт яаж байгаа хүүхдүүд нь хид хүүхдүүд тийштэй багш наа чи өөрөө тэгээд байдаг гингүүд багш ямар нэг арга хэмжээ авах чадваргүй болцдог гэсэн үг байхгүй. Гэх мэтлээ иймэрхүү няцаалтын үндсэн дээр эргээгээд нөгөө хүүхэд чинь за би багшд хэллээгээд нэмэр байхгүй байна гэдгээр ингээ тэнгүүд дахиад өөр нэг багшд хэлэхээр багш нь болохоор ангийнх нь багшд хэлээ наа чи өөрөө тэгээд тийм билээ гэдэг юм уу. Эсвэл энэ дээр жоохон хөнгөн байдлаар хандах тохиолдлууд бол байгаад байдаг гэсэн. За энэ дээрээс бол яг энэ чинь нөгөө нэг явц нь яваад байгаа боловч арга хэмжээ авах одоо тэр хүртэл болохоор тэр хүүхэд ямар их гэмтэл авч байгаа гэдэг зүйл байгаа байхгүй юу? А тэр үднээсээ бидний хувьд ч гэсэн одоо тухайн хүүхдэд гэмтэл учирсны дараа ажиллах нэгөө урьдчилан сэргийлэх бас нэг өөр байгаад байна гэсэн. Урьдчилан сэргийлэхтэр бол би эцэг эхчүүд илүү ажилласаа гэж хүсдэг байхгүй юу? Юу вэ гэхээр хүүхэд өөртөө итгэлтэй байдал байх юм бол өөрийнхөө төлөө зогсох чадвартай байна гэсэн. Наад зах нь нөгөө нэг ээж аавдаа хэлэхгүй хэмжээнд очих тохиолдлууд бол байгаад байдаг гэсэн. Тэр нь болохоор өөртөө эцэг гэх нь өөртөө гэр бүлийн асуудалтай өөртөө хоорондоо ярилцдаггүй, мэдээлэл солилцдаггүй, хүүхдийнхаа сурлага боловсролын талаар асуухгүй байгаа тохиолдолд хүүхэд тэнцэнс мэдээлэл өгч чадваргүйгээр өөрөө нөгөө хүн болгоны дотор нэгэн амьд үлдэх инстинкт ажиллаж байгаа тийм ээ. Тэрнийхээ дагуу хүүхэд гэсэн за би яаж хийж байгаа л энийг гарнаа болгоно гэж өөрийнхөө хэмжээнд яваад байгаа хэдий ч гэсэн эргээгээд нөгөө нэг одоо сэтгэлийн тэнхээ өөртөө итгэл тэр зүйлүүд нь байхгүй байгаа тохиолдолд за би угаасаа л ингэ явах ёстой гэдэг байдал дээр ингээд нөгөө төвчээд яваад байх байдал руу очичдаг гэсэн. Тэгээ эргээгээд энэ маа нөгөө хүн төлбөрийн болоод эргээгээд нөгөө одоо юу гэдэг зохисгүй үйлдэл бусдыгаа ингээд нэг юм тэр нь тэгтээ амар хэцүү. Би одоо энийг ингээд яг энэ чи их том сэдв байгаад байгаа байхгүй. Тэгэхээр жоохон хөнгөнөр яриа би бүр хүндэрчиж маадаа юм шиг. Тийм учраас ерөнхийдөө болохоор яг яалтчгүй энэ дээр нөгөө нэг аль тал дээр жишээ хүмүүжлийн хувьдсан хүүхдийг одоо яг энэ дээр харж байгаа нэг хүн байгаа тэрүүн дээр бид нар болохоор нөгөө нэг одоо юу гэж гэрч гэж хүмүүс ярьж байгаа тэдгээр хүүхдүүд хүртэл яах ёстой вэ зохистой вэ гэдэг дээр мэдлэг олох нь айгүй чухал гэсэн. Тэгэхээр сүүлийн үед бол миний ажиллаж байгаа одоо энэ хэсэг дээр илүү хэрвээ юм байгаад байгаа юм бол шууд хэлж явах хэрэгтэй. Тэнгүүд харин сүүлийн үед хүүхдүүд бас нөгөө нэг ойлгоод байгаа учраас эн чинь бас чухал гэдэг дээр бас нэг хоёр бол хүүхдүүд бол ийм байна, тийм байна гэдэг зүйлүүдийг гаргаж ирж байгаа гэсэн. Захаад нэг юм хэцүү сэдвэр нь бол өсвөр насны хүүхдүүд донд гардаг нь болохоор өөрийгөө гэмтэх тохиолдол зөндөө гарч байгаа. Энэ дээр бас ахаад нөгөө сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байгаагаасаа болоод ярилцдаггүй байдлаасаа болоод одоо асуудлыг шийдэхэд хэцүү байгаагаа хүнд өвдөлтийг мэдрэхээс илүү өөрийгөө зүсн одоо зүгээр юм шиг санагдаж байгаа тохиолдол зөндөө байгаа. Тэгэхээр энэ байдал дээр эцэг эхчүүд бид нар аягүй сайн оролцоотой байх хэрэгтэй. Хүүхдийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэхэд нь багаас нь зааж өгөх чухал байгаа гэсэн. За тэгээ багаасаа амжаагүй маа гэд эцэг эхчүүд зарим нэг нь тэгж магадгүй гэсэн үг байхгүй. Багаасаа амжаагүй ч одоо ч гэсэн ярилцахад хизээч оройтхгүй гэсэн. Тийм учраас нөгөө тусламж гэдэг зүйл чи оройтдаггүй үргэлж цагтаа л яадаг гэсэн. Тийм учраас аль болохоор цагтаа бид нар ойлгож байгаа бол тэрийг нь одоо яаж хийх вэ, яавал дээр үү гэдэг дээр илүү өөртөө нөгөө нэг одоо судлаад мэдээд тийм магадгүй мэрэгжлийн сэтгэл зүйч нараас одоо зөвлөгөө аваад би одоо хүүхд дээр ялангуяа энэ тохиолдолд яаж ажиллах вэ? За хүүхдээ бас айгүй сайн ажиглаасаа гэж би хүсэж байна гэсэн үг байхгүй юу? Ерийн бид нар хүүхэд маа нөгөө хэвийн байхасаа дотгошоо болцсон, хичээлдээ явах дургүй болцсон энэ байх юм бол тодорхой хэмжээгээр ямар нэгэн байдлаар одоо нөгөө нэг гадуурхалч ч юм уу те эсвэл бүлинг төрчиж магадгүй гэсэн. Тийм байх юм бол аюул сайн ингээд ажиллаад ярилцаад за зарим нэг тохиолдолд бол үнэхээр одоо юу гэдгийг далимдуулах тохиолдолч байгаа гэсэн. Тэгэхээр бид нар тэрийг ялгаж чаддаг байх нь чухал. Ямар үед одоо хүүхэд үнэхээр ингээд нэг юм зүйл дуртууд байгаа те ямар үед болохоор энийгээ бас жоохон
одоо юу гэдгийг этергийг анхаарал авах үүднээс зарим нэг хүүхдүүд айгүй их ашигладаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр байдлаар бид нэр ялгаж харах нь айгүй чухал гэсэн үг. За тэгээд нэг өөрийгөө зүсэхтэр бол хүүхдүүд одоо сүүлийн үеийн үсвэрийнх нь бол яаж заа гэхээр харуулсалтайгаар өөрөө сурцаа дараа нь өөр нэгэн зааж өгдөг гэсэн. Үргэлж хин нэгнээс суралцах байдлаар өөрөө ганцаараа ингээд нэг ийм юмн дээр ингэхгүйгээр бас хин нэгнийг уруу татах магадaltaй гэсэн. Халдвар шиг улам цааш ингээд тахаад явна. Тэгэж явж байгаа. Тэгэхээр энэ дээрээс бас ажилуул айгүй зүгээр байгаа. Эцэг эхчүүд бас айгүй нөгөө хүүхдээ шууд загнах бус харин энэ дээр болж өгвөл нэг ерөнхийдөө энэ дээр одоо шууд мэрэгчлийн хүн дээр хандсан зүгээр болов гэж. Яа тэгэхээр бид нар хүүхдээ улам нөгөө нэг өөрөөсөө холдуулах зүйл хийчих гэдэг. Чи яасан гэж ингэж байгаа, яагаад ингэж байгаа гэдэг асуултыг тавих нь өөрөө үнэхээр тухайн үед бол зохисгүй. Харин хамгийн зохистой зүйл нь ээж нь чамд эсвэл аав нь чамд юугаар туслах уу? Чамд хэцүү байсан уу? Чи хэцүү байгаад л ингэж хүүхэд хэцүү болоод энийг хийж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр байдлаар бид нар үнэхээр бид нар зарим нэг нь бол мэдээж одоогийн байдлаар бол яг хөө би яг нөгөө нэг булинг дүрцэн хүүхдүүдтэй ажиллаж исэн. Булинг үйлдчихсэн хүүхдүүдтэй бол одоохондоо таараагүй байгаа. За тэгэх юм бол бид нар бас тийм хүүхдүүдтэй яаж ажиллах вэ гэдэг бас нэг юм ойлголттой байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Энэ дээр бол эцэг эхчүүд бас үнэхээр хариуцлагатай байх хэрэгтэй. Хүүхэд нөгөө нэг ингэж одоо юу гэдэг байхгүй болсон ч юм уу, амиа хорлохт нь ч юм уу. Ялангуяа манай сэтгцийн одоо нөгөө нэг юуны эрүүл мэндийн одоо хурлаар уулзалтаар хүртэл өсвөр насны хүүхдүүд амиа хорлох эрсдэлт нэлээд өндөртэй байсан гэсэн үг. Ерийн тоогоор бол өндөрт гарч исэн Монгол хүүхдүүдийн тоо. Тэгэхээр энэ маань юу хэлээд байна гэхээр сүүлийн хүүхдүүд арай л хитрхи одоо энэ хаа хүртэл явах нь хэр твчих нү гэд хүүхдийн нэгнийхээ амь насанд ингэж нөлөөлж ингэдэг бол нэлээд гүнзгий асуудал, хүнд асуудал. Тэгэхээр одоо боловсролын байтугай бүх сэтгэл зүйч нар л энэ дээр нэлээд анхаарч ажиллаж өөртөөхөө авчсан нэг юм өөрчлөлтүүдийг бодлого ажилуулъя гэдэг зүйлүүд хийгдэл явж байгаа. Сэтгцийн хүрээндчсэн одоо эмсүүд ч юм уу тэдгээр үсэмүүд эднэр хүртэл ажиллаж байгаа болов уу гэж бодож байна гэсэн үг. Дээлхэлтүүдтэй ажиллахад одоо дээлхэлтэд өрсөн хүмүүстэй ажиллахад юм ямар ялгаатай байдаг. Одоо жишээ нь бага наснд бага анги гэж байгаа, дунд анги гэж байгаа, ахлах анги гэж байгаа. За тэр дундаа ингээд эрэгтэй хүүхдтэй ажиллах гэж байгаа. Эмэгтэй хүүхдтэй ажиллахад ч бас өөр өгдөг байх. Ер нь ямар ялгаа бас байдаг юм бол энэ бол гүн травма үүссэн байдаг. Үнэхээр маш гүн байдаг. Энэ дээр бол травмагийн хэмжээнд бол урт хугацаанд ажиллах хэрэгтэй. Гэр бүлээрээ тодорхой хэмжээний оролцоотойгоор явах шаардлагатай бол харагдчихэдэг гэсэн. Тэр хүүхдийн одоо сэтгэл зүй байдал бол бусдад итгэл хүртэл нэлээд одоо хүн дэлбэр дээр очсон байгаа гэсэн. Яг л стажинг нөгөө бутарсан байгаа тэр одоо варыг буцаагаад ингээд нэгээр нь л эвлүүлж наах хэмжээнд очих болно гэсэн үг байхгүй. Угаасаа сэтгэл гэдэг зүйл чинь маш нөгөө эмзэг штэ тий. Тэр тэрийг ингээ гэмтээсэн байгаа тохиолдолд бол айгүй хэцүү гэсэн. Тэрнээсээ болоод одоо хичнээн ингээ нөгөө тэр дээрлэлтэн зогсцсон ч гэсэн тэр нөгөө траума гэдэг зүйл ч бол тийм амархан арилахгүй. Ялангуяа бид нар ингээд жоохон хэв шинжтэй харагдах юм бол яана гэдэг ч юм уу, ахаад эргээ хямрах ч юм уу, айдас. Тэгээ эргээгээд нөгөө нийгэмших байдал руу хүртэл нөлөөлөд тиймэрхүү хүмүүс ихэнх нь одоо илүү дотгошоогоо одоо интроверт төрөл рүүгээ болцсон байх тохиолдол зөндөө байдаг гэсэн. Тэгтээ тэнцэнээсээ мэдээж нөгөө нэг эцэг эхийн одоо оролцоо айгүй чухал байр суурь эзлэн эргээгээд нөгөө идэгрэх гэдэг зүйл рүү очиханд бол байнгын одоо хамтдаа дэмжсэн, ойлгосон, за дээрээс нь одоо урамшуулсан тий. За дээрээс нь юм болгонд нь одоо идэвхтэй оролцоотой байх нь айгүй чухал байдаг гэсэн. Тэгжиж л нөгөө за асуудал шийдэгцэнгээ хаюулгүй идэгрэл гэдэг зүйл чинь урт хугацаанд явагдана. Тэгээд аюулгүй мэдрэмж амар чухал байдаг гэсэн. Тэгэхээр тиймэрхүү байдлаар л одоо ажиллах хэрэгцээ үүсэндээ. Маш том хэмжээнд маш гүн зөвлөцлийн зүйл болох нь шүү дээ. Тэр бол нэлээд гүн хэлбэрийн болцсон байдаг. Тэн дээр нэг маш хэцүү зүйл надад ингээд санагдсан энэ ихгүй ингээд сургууль өөрөө хүүхдийн асуудал үүсгэгч нь болоод хөвөрцөн байгаа. Сургуулийн үеийнгийн дээр л хэлдэг чинь сургуульд явхаасаа ч тэр
хүүхд бүртэл айдаг болцсон тийм ээ. Сургууль гэдэг өөрөө тухайн хүүхдүүд асуудал болцсон байгаа. Тэгээ ийм үед одоо ямар арга хэмжээ харах хэрэгтэй гэм бол одоо нөгөө өндлэн одоо хүүхдүүд нь тийм ээ одоо эцэг эхчүүд намайг хинч ойлгохгүй гэж харцсан эцэг эхчүүд нь ч гэсэн янз бүрийн асуудал асуугаад тэгээ яатсан юу болцсон гэл нөгөө хэд нь хэлж өгөхгүй за тэгээд эцэг эхчүүд нь ч ингээд ойлгож өгөхгүй одоо ийм үед яах хэрэгтэй гэм бол үнэхээр нөгөө тий яг хөө энэ дээр болохоор өстой үнэхээр гарцаагүй байдлаар нөгөө хүүхдийн хувьд болохоор үнэхээр скул бол дасан зохицох байдлаар явагдана. Одоо яг тийм үндэд дасан зохицоод улам л нөгөө өөрийг нь одоо өстой чинхэн тэгж жаад нэг өдөр юу гэдгийг бас эргээд өөрөө одоо яг бусдыг дэрлэхтэй хүүхэд болохыг ч үгүйсэхгүй гэсэн. Яа тэгээ тэр мэдрэмж гаргахын тулд тэр заашгүй ямар нэгэн байдлаар эргээгээ сөрөг байдал руу очих боломжтой гэсэн үг байхгүй юу. Тэгэл эргээгээд эн чинь нөгөө сэтгцэд нөлөөлж байгаа учраас сэтгцийн өөрчлөлтүүд орохыг үгүйсэхгүй гэх мэтлээ ингээд үр дагаврууд өөр байж болно гэсэн. Гол нь яг одоо юу гэдгийг мэдсэн л бол тэн дээр нь ажиллах хэрэгтэй. Дээрээс нь аюулгүй байдлыг бий болгох нь чухал аа гэсэн. Миний хувьд болохоор нэлээд хүнд хэлбэрийн одоо яг юм дээрлэгтэнд өрцөн хүүхдэд бол би шууд хичээлд нь явуулахыг зогсоох байдал хүрчихсэн. Яа тэгэхээр тэр тэгжээж нөгөө хэсэг хугацаанд одоо яг тодорхой одоо яг сэтгэл зүйтэй ажиллаж ийж дараа нь бэлэн байдалтай болж орохгүй бол эргээгээд бол яг суралцсан үйл явцад бол тэгээ дээрэс нь яг дээрлэхэд өрчөж байгаа хүүхдүүдийн хичээлд суралцах, хичээлийн ойлголт эднэр угаасаа байхгүй болчихно гэсэн. Яалтчгүй бидний нөгөө нэг сэтгэл зүйн хувь докторгүй төвшөртэй байгаа хүүхэд юу ч сурахгүй шүү дээ. Тэгээ тэр байдлаараа байгаа учраас хизээний хоцрогдол орсон байдаг гэсэн үг байхгүй юу? Тиймэрхүү байгаа учраас бид нар илүү одоо нөгөө эцэг эхчүүдтэйгээ л ажиллаа явуулна. Энэ бол маш хэцүү л бас сэдв байна тийм ээ. Одоо ингээд энэ бол айгүй хэцүү сэдв. Дээрлэлтэд өртсөн хүүхдүүдийг бас ярихаас гадна дээрлэлд үлдэж байгаа хүүхдүүдээс ярилцах хэрэгтэй байна шүү дээ. Дээрлэл тийм ивэлдэд байгаа яг ямар шалтгаанаар үлдэж байна вэ? За тийм хүүхдүүдийг ямар гэр бүлтэй өсөөд байна вэ? Ямар яг асуудал үүссэн болоод яг тийм үйлдэл хийгээд байна вэ? Тийм түрмгийл үлдээд байна вэ? Тийм ээ. Яг ихэнх тохиолдолд бол гэр бүлийн асуудалтай байдаг хүүхдүүд эргээгээд нөгөө нэг хүчирхийлэл гарна гэж ярьдаг тийм ээ. Гэр бүлдээ тодорхой хэмжээ өөрийгөө нөгөө нэг илэрхийлэхэд нь гаргадгүй ялангуяа нөгөө нэг одоо уур бухимдал өндөртөө за жишээ нь болохоор манайхан хэрвээ сэтгэл судлалын югаар ярих юм бол нөгөө амигдала өндөртөө гэдэг юм уу те илүү одоо нөгөө шууд дайрах гэдэг хамгаалах механизм ажилдаг төрлийн хүүхдүүд болох юм бол сүүлийн үед чинь бид нар бас нөгөө хүүхдийн уур бухимдлын хэмжээг бид нар тодорхойлох боломжтой байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээсээ хамаараад ерийн бид нар сэтгэл зүйчнэрийн хувьд чийсэн баг одоо ангиуд дээрээс ахуулаад ямар хүүхд байна. Тэнгүүд уур бухимдлаа барихгүй хүүхдүүд зөндөө байдаг. Наад зах сэтгэл хөдлөлөө удирдах чадаагүй хүүхдүүд зөндөө байдаг. Тэнгүүдээ нөгөө нэг одоо хит хитэн зүйлүүд нөлөөлж байгаа гэсэн үг байхгүй юу? Энд чинь сэтгэл хөдлөлөө дээрээс нь нөгөө нэг хил хязгаар гэдэг зүйл өөрөө алдагдсан байгаа гэсэн үг. За тэгээд нөө дүрм журам ёс зүйн хэмжээ өөрөө алдагдсан байгаа хүүхдүүд гэсэн. Тэгэхээр энэ бүгдийг болохоор одоо эцэг эхчүүд багаас нь хүүхдтэй зааж өгөөгүй хил хязгаар гэж юу байгаа би одоо хүний гэдэг хил хязгаарыг одоо бусдыг хөндлөж байгаа бол би яаж харьцах ёстой миний хил хязгаар хаанагаад байгаа миний хил хязгаар юугаар хэмжигдэж байгаа би ямар үед нээлттэй байх вэ ямар үед надад тааг болоод би зогсох ёстой гэдэг ч юм уу те бусдад уураа гаргах биш үгээр илэрхийлэх одоо багаас нь ахуулаад хүүхэд чинь уйлал орлол чарлаад эхлэнгүүт наа за зүгээр биш энэ дээр хүртэл бид нэр за чамааг ууралж чамаа тааг байгааг ойлгож байна гэдэг одоо үгээр хэлээрээ гэдэг ч юм уу те ууралгүйгаа гих мэтлээ энэ сэтгэл хөдлөлөө зохицуулах тал дээр нь ч нөгөө ажиллаагүйгээсээ үүдэлтэйгээр одоо яг тийм хүүхдүүд юрдөөсөө л нөгөө нэг хил хязгаарыг мэдгүй байгаа тохиолдолд бусдыг одоо дээрлэж байгаа байдлууд гарч ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр ч эцэг эхчүүд бид нар өөрсдөө сайн ажиллах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүдээр ажиллахад бас хэцүү гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй гэсэн. Яагаад гэвэл энэ дээр нөгөө эго өндөртэй бие төвтэй байдаг учраас
энэ ч бол нөгөө мэдээлэл хүлээж авах энэ гэхэл аюу хэцүү. Гэрийн хөгжлийн үйл явц бид нар хамгийн суур үндсэн ойлголтоор суулгах нь багасаа л байгаа даа байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд бид нар өөрсдөө мэдлэгтэй байж энэ зүйлийг хүүхдүүдтэй наазхан сайнны хэлснээр те одоо яг юм хэл хязгаар байгаа. За тэгээд одоо хүүхэд ёс зүй хэмжээ эдгээр зүйлүүдээ сайн мэдж явах юм бол энэ зүйлийг бол үйлдэх нь харьцангуй бага байх боломжтой гэсэн үг байхгүй. Тэр нь байхгүйгээс олоод энэ чинь нөгөө хүүхдийн хувьд болохоор за нөгөө өөрийнхөө авах ёстой юмыг авахгүй болохоор хүүхэд уурлна. Тэнгүүдээ тэр чинь тодорхой хэмжээтэй болоод явчих. Нэг удаа хийнгүүтээ тэнцэнээсээ юу гэдэг нэг юм тата мэдрэмж юм аа би чадсан гэдэг мэдрэмж авчих юм бол асуудал үүсээ явж гэнэ гэсэн. Дахин тэрийг авч ингээд буруу замаар нөгөө өөртөө юу гэдэг адреналин, эндорфин ч юм уу ялгаруулж гэнэ гэсэн. Тэгэхээр эргээд энэ чинь асуудал болоо явчихж байгаа гэдгийг л эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За энэ подкастыг сонсож байгаа 10 жилийн бас хүүхдүүд байвал тийм ээ. Дээрлэлт дэлгэрэх ёсгүй гэдэг бас хэлмээр байна. Тийм шүү дээ. Дээрлэлт үлдэж байгаа хүүхдүүд бол яг өөрчлөгдөх боломж бол өөрчлөн байгаа тийм ээ. Асуудлууд байвал тэрийгээ бас эцэг эхтэй хэлээд үз, сургуулийн сэтгэл зүйч явал сургуулийн сэтгэл зүйчтэй багш нартай хэлээд үз, өөрийгөө нээгээд үз тийм ээ. Харилцаа гэдэг бол хамгийн чухал зүйл тийм ээ. Дээрлэлтэд өртсөн хэрвээ хүүхэд байх юм бол тийм ээ. Асуудал байгаа гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа нь сул дорой хүүхдийн хийдэг зүйл биш ээ. Харин ч эсрэгээрээ хүчтэй хүний асар өндөр сэтгэл зүйн чадамжтай тийм ээ. Сэтгэлийн хаттай хүний хийдэг зүйл шүү гэдгийг бас хэлмээр байна. Тийм асуудлууд байвал тэгээ чөлөөтэй бас хуваалцаж байгаарай. Эцэг эхтэйгээ хамгийн их ярилцж байгаараа гэдгийг хэлмээрээ. За тэгээд энэ удаагийн подкастаа ингээд дуусгая гэж бодож байна. За тэгээд Мета подкастынхаа уламжлалын дагуу тийм ээ. Та сонсож байгаа сонсогч нараас маань ямар нэгэн асуулт асууно. За яг хоо сургуулийн сэтгэл зүйчийг одоо нөгөө ойлгож байгаа ерөн иймэрхүү байх ёстой гэж боддог хэдий ч яг сургуулийн сэтгэл зүйчийн одоо яг ямар байх талаар одоо зөв ойлголтыг хэлж өгөөч гэж хэлмээр байна гэсэн. За тэгэхээр хүмүүс өөрсдийнхөө хувьд айгүй янз бүрийн ойлголтууд байгаа. Тэгэхээр зөв ойлголт нь юу байж болох вэ гэдэг дээр гэсэн. Тэрийг яаж харах уу ч юм уу те сургуулийн сэтгэл зүйч хэн гэж харах уу? Заримдаа ингээд нөө жоохон зөрчилдөөнтэй ойлголтууд зөндөө байгаад байдаг байхгүй. Тэгэхээр тэр нь зөв ойлголт нь юу аах вэ? За тэр талаар бичвэл сайн байна гэсэн. Тэгэхээр би энэ ойлголтыг бас ямархуу авах нь таниулж мэдхүүднээс асууж байгаа гэсэн. За миний асуугаагүй таны ярмаар байгаа ч юм уу ямар нэгэн зүйл байна? За саяных дээр болохоор сүүлийн нэг хэсэг дээр болохоор ялангуяа нөгөө нэг хүүхдүүдийн хувьд одоо тодорхой хэмжээний нэг юм сайхан чадсан гэдэг мэдрэмж авах гэдэг эсвэл болоод дэжтэй гэдэг зүйл. Гэхдээ хоёр хүний хоорондын одоо яг юм харилцаан дээр жишээ нь хоёр хүн хоёулаа юм чадсан болсон гэж ивэл энэ бол сайн хэрэг. Харин зөвхөн нэг хүн тэгээд нэг хүн уйдгалсан, гомцсон, гонигтай ахын бол эн чинь буруу шүү. Тийм учраас хоёулаа тийм зүйлийг авахын төлөө буюу өөрөөр хэлбэл нөгөө нэг нь дээрлэхээр нөгөөдх нь дээрлэхүүл жат нэг нь ууста энийг би чадчихлаа гэж харж байл тэр чинь бол буруу гэсэн. Тийм учраас жижигхэн зүйлээс бид нэр юу зөв хийж чинь, юу буруу хийж чинь гэдгийг харж чадах. Бидний дотор угаасаа нөө сайн муу ялах чадвар байгаа даа тий. Чиний дотор жоохон буруутгал орж ирж илээвэл энэ зүйлийг анхаарад чинийг өөрчлөх чадвартай гэдгийг ойлгох хэрэгтэй. За ингээд эрх юмдаа сонсогчдаа энэ удаагийн Мета подкастын дугаар ийхүү өндөрлөж байна. За дараагийн дугаарын сэдв ямар сэдв байхыг би бол хэлж мэдэхгүй байна. Та бүхэн маань хүлээж байгаарай. За тэгээд энэ удаагийн дугаарыг сонссон үзэгчдээ бүгдэнд нь баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Түр баяртай.